Сая Instagram-ын захирал хүртэл өөрөө хэлсэн байдаг шүү дээ. Постн дээр. Бид Instagram-ийн алгоритм хүртэл AI-г гүйцэхгүй байна. Амар хурдтай байгаад ингээд. Тэгээд ер нь бол 2026 оны энэ контентын social media-гийн ертөнцийн хамгийн том юм бол authenticity гэдэг өөрсдийнхөө байх raw байдал гэдэг гэж хэлжнэ гэдэг. Төгс юм хийх юм уу, үр дүнтэй юм хийх юм уу гэдэг миний ганц хэлмээр байдаг санаа. Төгс юм хийхэд ч үр дүнтэй байх гэсэн үг биш үү те. Одоо тэнийг харагдсан ч хамаагүй одоо тэр хийх хэрэгтэй гэдэг юм. Ягаад тэгэхээр нэг явжуулнаа дараагийн зам гараа яваад идэв шүү дээ. Тэгэхгүй ихэнх хүмүүс тэр тэнийг харагдахаас ичээд огт хийдэггүй байжгаад тэгэл байсан байрандаа байж идэг гэдэг. За сайн бацхан ингээд Сансуй подкастын ээлж нэгэн шинэ дугаар хэлж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ бас сонирхолтой зүйлийг ярих болно. Тэр нь юу вэ гэхээр аялангаа, сурангаа 100% онлайнаар ажиллаа хийгээд орлого олдог ийм бизнесийг одоо хөгжүүлсэн одоо эртээ удаж байна. Одоо юу мэн бол одоо Instagram, YouTube дээр Odcode.got гэсэн нэртэйгээр явж байгаа. Ингээ контент хийдэг. Гэхдээ Европт бол сурдаг, бас аялж байгаа. Тэгсэн мөртлөө Монгол дахь бизнесээ 100% онлайнаар удирдах байгаа. Тэгээ энэ болохоор их сонирхолтой зүйл байна. Тэгээд энэ талаар бүгдээрээ дэлгэрүүлж ярилцъя. За сайн Odco. Тий. Окей. За сайн байцгаана уу. За хизээ Монгол ирсэн бэ? Монголд ирээд би яг 2-7 хоног 2-7 хоног яг ирээд байж байна. Уужуу ирвүү, жоох ачаалттай ирвүү, хизээ уцаж чинь гайгүй юу? Гайгүй. Одоо нэг 3-7 хоног дахиад болно. Ер нь сарын хугацаанд ирлээ. Тэгээд ирвүү ер нь хэр утсан бэ? Яг 2 жил. Үгүй тийм үү? Уцсан биш үү те? Яг 2 жил болж байгаад ирсэн. За одоо Европт хаана болцсон юм байж байна? Би яг одоо байршиж байгаа гэх юм бол Унгар улсын Будапешт хотод ерөөхдөө бол яг байгаа тэндээ байдаг. Тэгээд ерөөхдөө бол яг Европоор за нэг 2-7 хоногтой ч юм уу 7 хоногтой нэг ерөөхдөө байнга байршлаас холиод нэг юм явдаг нэг тиймэрхүү амьдралын маягтай тийм л ер нь байна да. Ер нь Будапештийн цаг агаар ер нь Монгол хүнд ямар бол гайгүй Монголын цагаарт амар гоё. Хүүтэн биш. Гэхдээ амар халуун биш. Яг нэг арагшаа Скандинавийн орнд руу биш, бас урагшаа Итали руугаа биш. Юу шилхээр амар гоё дулаахан. Одоос 12 сарын 31-нд хамгийн анхны цэс нь орж байна. Оо ямар гоё. Ер нь айгүй дулаахан. Дэжгүй цагаар шүү дээ. Монгол хонж ер нь дэжгүй. Зөв. Тэгэл дээр үед монголчууд маань очиж шүү дээ. Яг 13 дахь зүтгээд. За тэгэхээр хоёул ярианыхэнд би сайн хэлсэн те гол сэдвэрэг орё гэж бодож байна. Яг ингээд өөрийнхөө ажлын процессуудыг өөрийн бэкграунд ч гэдэг юм уу те яг ямар төрлийн онлайн бизнес ингээд 100% тэнд сурж байхдаа удирдаад Монгол бизнесээ явуулаад байт. Энийг хоёулаа дэлгэрүүлээ. Тэгээ би ямар ч юу ээж чинь ер нь бол нэг юм маркетинг, медиа өөрөө салбарт нэг за нэг 5 жил ер нь ажиллаж байна. Янз янзын хэлбэрт оруулаад анх нөө рил гарч иж яхад рил сураад зөвхөн хүмүүс сурвалт өгөөл ингээл явж байгаа л тэгээд сүүл рүүгээ өнгөртөг оцсноос хойш би яг энэ Монголд байх хугацаанд бол ингээд нэг юм 90 очи ингээл яваад байгаа шүү дээ. Хагас онлайн. Тэгээд өнгөрт угаасаа очсны араас заавал би 100% онлайн болох нэг юм нөхцөл байдал үсээд тэгээд яасан бэ гэхээр окей за ер нь яг энийг явуулж байгаа бизнесээ 100% онлайнжуулах юм байна гэдээ яг одоогийн хийж байгаа консалтинг, коучинг ер нь бизнесүүдийг ингэж дижиталжуулах гэх юм уу те. Энд бизнес ер нь бол 100% орсон. Тэгээ товчхондоо бол ерөөхдөө ямар нэгэн одоо зарах юм, борлуулах юм байгаа бол тэрийг яаж дижитал хэлбэрт хувиргаад хүмүүст хүргээд автоматжуулаад тэр AI-аар те баах юмнуудыг болгоод ер нь нэгэнд байгаа санааг энд одоо худалдаа авалт болох вэ гэдэг энэ процессын сервис үйлчлэгийг нь ерөөхдөө бол ингэж өгдөг л гэсэн үг. Товчхондоо энд ажиллаж байгаад тэгээд тэнд очиод онлайн болох шаардлагаас энд юу н ямар төрлийн ажил хийж байна? Энд бол яг 100% яг маркетинг эйженси маркет явьжсэн. Яг нөгөө нэг очоод видео хийж өгөөл хандлт одоо яг нэг 3-4 жилийн өмнө рил дөнгөж гарч иж хахад бараа бүтээгдэхүүн борлуулалтанд бол заавал амар их хандлт авах хэрэгтэй байсан шүү дээ. Хандлт авахгүй бол алгоритм нэг амар сайн байгаагүй. Тэгэхээр тэр үед яг маркетинг эйженси хийдэг байжгаад тэгээд жоохон дээш нэг скейл хийхэд буюу томруулахад хүндрэлтэй санагдаад ядаргаатай санагдаад тэгээд хальт болцсон байжгаад Унгар яваад тэг шин тэнд яваас нэг хүмүүсээс юм сураад олон улсад ер нь хүмүүс энэ бизнесийн модулуудыг яаж ажилуулж ийн хэмэд сурж явж байгаад тэг нэг юм клик хийгээд одоогийн хийж байгаа бизнесээ ер нь бол явуулаад ирсэн гэсэн үг. Сервис өгөө явуулсан гэсэн үг. Их сонирхолтой. Тэгэхээр ер нь ямар төрлийн хүмүүс гэх юм одоо компанийн сегмент ч юм уу тэг хүмүүс яг юугээ одоо айгүйх асуудал тулгарч байгаа юм бол хүмүүстэй хамгийн их хандж байгаа зүг нь одоо өөрлөө чинь таны бизнест юу? Миний ажигласнаар юу байсан? Ихэвчлэн жижиг дунд бизнесүүд одоо манай клиентууд гэх юм бол зөвхөн Монголд биш бас Монголд гадаадад байдаг монголчууд бас байгаад байгаа. Америкт, Германд эсвэл яг бас яг манай тэнд одоо Унгарт байгаа бас манай найзууд байгаад байгаа. Өөрөөр одоо янз бүрийн компани төрнэ яг энэ нэг хүн олох юм уу клиент олох гэдэг ажил дээр гацсан хүмүүс. Тиймэрхүү хүмүүст байгаа гэсэн. Тэг хамгийн гол ерөөсөө байгаа гэх юм бол одоо ямар нэгэн магадгүй би энэ нэг юм аяг ч юм уу нэг ус ч юм уу нэг юм зарж илаа шүү дээ. Ямар нэгэн газар. Энийг л яаж хүргэхгүй гэдэг нэг процесс дээр. Энийг яаж харагдуулах вэ? Би яг хэн рүү хандах хэвтэй юм? Нөгөө контент нь яах юм, айд нь яах юм, органик гараж явуулах юм. Хүн ороод ирлээ, ороод ирэнгүүт яаж энийг автоматжуулах юм? Яаж энийг AI-жуулах юм? Энэ ажиллаад байгаа юм уу, ажиллахгүй байгаа юм уу гэдэг бүх энэ тулгардаг процесс шүү дээ.
Тэг ингээл нөгөө айданд мөнгө зараад байдаг энэ зөв юм уу буруу юм уу эсвэл нэг борлуулчлаа энийг яаж үнэ өсөхгүй юм чинь ерөнхийдөө л энэ бүх процессуудыг явуулдаг гэсэн үг. Ер нь яг үйлчлэгээ маркер гэсэн үг. Үйлчлэгээр явна. Зарим нь яг өөрөө сурья гэж байгаа хүмүүст яг заагаад өгчдөг гэсэн үг. За тэгэхээр Монголд ажиллаж байгаа явсан эйженси ажиллаж исэн гэсэн ер нь энд байхдаа их ур чадваруудаа сурсан уу? Ер нь өөрийн скиллүүдийг хаанаас гэж цугдуулж авч одоогийн та бий болов тий. Тэгсэн чинь амар шүү. Окей. Би зүгээр юу яжсан. Нэгдүгээрт амар их ер нь бол сургалт авсан. Гаднаас нөгөө нэг янз янзын сургалтууд авсан. Маш их нөгөө подкастуудаас сураад, туршаад. Тэгээ ер нь сүүл рүүгээ би яг тэгж явж байгаад нэг суур уур чадвар авцсан маш та ер нь ингээвэл явал димэн гэдэг байдлаар явж байгаа. Тэгээ тэнд очиод янз янзын сургалтууд аваад тэгээ би ингэж бодоодсон аахгүй. Одоо гадны нөгөө нэг юм янз янзын вид ингээл мундаг залуучууд байгаа шүү дээ. Европ, Америк эсвэл ингээд нөгөө Дубай мобайлцаа явж идэг. Тэр хүмүүсийн ингээд network community дээр нь ороод ингээд юм сураа явъя гэхлээр яаж юу н ордын бол гэдэг ингээд нэг жоо уучрын болохгүй гэсэн юм байна. Тэгж байгаа би нэг юм нь болсон зүгээр л ганц юм нь юу юм бэ лээ. Шууд тэр хүмүүст нь мөнгөний төлөөл орчих нь хамгийн хурдан арга юм байлээ гэдэг зүгээр ойлгоод окей янз бүрийн сургалт ч юм уу янз бүрийн явал шууд зүгээр мөнгөний төлөөл ороод очиод уулзаал. Тэгээ тэнчнээс айгүйх мэдээлэл явуулт юм бэл. Одоо ерөөсөө нөгөө AI энэ дижитал юм чи асар хурдтай яваад ш бид нар бүр арайч үгүйцээд тэнгуут нөгөө нэг хамгийн сүүлийн үеийн мэдээлэл чи өөрөө шууд нөгөө нэг дараагийн орлого болох амар алттай мэдээлэл болсон. Тэгээд тэднийг хаанаас авдгийг гэхэр ихэлчлэн дандаа хүмүүс сургалтаараа буюу хүнээс хүний хооронд дандаа тэр мэдээлэлүүд яваад ил. Тэгэхгүй яг ерөнхий зөв YouTube ч юм үнгүү мэдээллүүдийг авах юм бол ер нь аваад явуулна. Гэхдээ яг тэр нарийн мэдээллүүдийг бол заавал очиж нэг юм иймэрхүү харилцаанаас л ер нь олж авд юм байна гэдгийг би амар анзаарсан. Тинчнээс ер нь яг гол юмнуудыг л яг ойлгоод үгүй энэ ажиллах юм байна яах юм байна гэл. Тэгэл нөгөө нэг явцдаа туршаад алдаал build up хийж явсаар байгаа. Тэгэл ер нь одоо нэг харахад бас тэжгүй үрхийн бүтээсэн байна гэж харсан. Би л хувьдаа. Тий. Их сонирхолтой. Одоо чинь миний бодлоор бол хувь хүмүүсийн хооронд гэж мэдээлэл солилцлоо гэхэд YouTube дээр тэр нэг хэдэн сарын дараа хагасчлалын дараа пост хийгдлээ шүү дээ тий. Тэгэхээр алидийн мэдээлэл хуучирсан байх магадaltaй тий. Тэгэхээр хэрэглэх гэж байхад тэр нь одоо ажиллахгүй ч юм уу тий. Ажиллахгүй яа. Тэр халуун дээр нь гяс хэрэглэх хэрэгтэй юм уу? Гяс хэрэглэх хэрэгтэй гэдэг ер нь тийм дүрм яваад байгаа. Одоо жишээ нь би сая нэг яхад одоо би яг 1 сарын 17-нд яг энэ талаар нөгөө нэг энд юм дээр нэг ивент хийж байгаа. Тэгээ тэн дээр ерөөхдөө бас ярих гэсэн юм яг энэ сэдвээр нь ярих гэж бодож байсан. Тэр нь болохоор одоо сая Instagram-ын захирал хүртэл өөрөө хэлсэн байдаг шүү дээ. Постн дээр. Бид Instagram-ийн алгоритм хүртэл AI-г гүйцэхгүй байна. Амар хурдтай байгаад ингээд. Тэгээд ер нь бол 2026 оны энэ контентын social media-гийн ертөнцийн хамгийн том юм бол authenticity гэдэг өөрсдийнхөө байх raw байдал гэдэг гэж хэлж нэ гэд ярьсан байгаа юм. Тэгсэн чинь энийг per 2025 онд би нэг 10 сар алдаад нэг залууга сургалт авчихсан. Яг энэ талаар ярьсан байгаа юм. Энэ ингэнэ гэд. Тэр хөтгнөө нөхдүүд бүр зунжингаа ашиглаад баг дуусмар айдаад 25 онд дуусгах гэж байхад тэрийг би сонсоод 26 оноор Instagram захирал бисоор тэрийг зарлаад Instagram-ийн алгоритм руу оруулж ижиж шít. Тэгэхээр ер нь бол ингээд тэгс сонсохоор айгу уддаг юм бил. Тэгэхээр нөгөө нэг гол хэлж байгаа юм нь бол нөгөө юу ярьж илээ. Нөгөө AI бүх юм чинь хүн болгон төгс байх гэдэг энэ ертөнцид төгс биш байдал нөгөө хамгийн их ялгарч байна гэдэг санааг илтгээд тэгээ сошиал медиа одоо энэ бүх юм ерөөсөө төгс биш хүмүүс л айгүйх ялгарч ирж байна гэдэг тэр санааг гаргаад байгаа. Тэгэхээр тэр бас айгүй нэг одоо зүгээр санагдсан гэх юм уу? Тийм. Тэр тийм шүү. Аль дээр нөгөө нэг эвлүүлэхгүй видео энэ нэг нөхөр оруулаад 4 сая фолловерстэй тийм нэг жим хийдэг. Ах. Тийм тэгсэн. Тэр шиг. За тэгэхээр одоо эндээс асуулт гарч ирж байна л да. Ер нь ингээд ирээдүйд гарах чиг хандлага юм уу цаашдаа ийм болно ийм давлага ирэх гэж байна ийм тренд гарах гэж гэдэг ингээд хоорондоо ингээд магадгүй ингээд community тэр дотор ярилцсан гэж тасаа хэллээ шүү дээ. Тэнгүүд эдгээр мэдээллийг тэр IT-ийн хөгжлийн компаниуд биш хувь хүмүүс үүсгэж гаргаад давлгаалаад одоо бий болгоод байгаа юм болов уу? Эсвэл бүр өртлээд ингээд төлөвлөсөн тэр тухайн том корпорациуд нь за ийм юм гаргах гэдэг ч юм уу. Яг юунаас ингэж үүсч гарч ирээд хайпраад байна те. Гэсэн. Манай нэг амар өрийн найз үү тийм. Тэр болохоор яг хувь хүмүүст баг ер нь компаниудад бүр хувийнх нь AI-ыг баг хийж өгдөг. Одоо бүр яг бүх юмд нь хариулдаг тийм AI хийж өгдөг сервис өгдөг байхгүй. Бүр customize хийж. Яг хүн чадалж байгаа юм шиг. Гэтэ AI чадалцаар агаад борлуулалт хийдэг. Тэг би асуухгүй. Өөрөө болохоор өнгөр залуу. Гэтэ Америкт яг зөвхөн фитнесийн коуч нарт тийм үйлчлэг өгдөг байхгүй. Зөвхөн тийм AI хийж өгдөг. Дагнцсан. Тэгээд нэг сервисаа нэг $3,000 ч үлээ тэгж харжилдаг. Тэгээ явж байгаад би асуусан байхгүй. За энэ ер нь ийм одоо трендүүд яг саний асуултыг би асуусан. Тэгсэн чинь ер нь тэгж л угаасаа нэгдэгчлэлийн орн буюу нөө Америк, Герман энэ улсуудад энэ тренд эхэлдэг. Тэг явсаар хагаад одоо маань танах шиг Монгол ч юм уу, Унгар ч юм жижиг орнууд руу ингэж хилжиж ирдэг. Тэгэхээр миний ажигласнаар бол тэр улсуудад явж байгаа трендийг газ catch up хийгээд өөрийнхөө улс руу хувиргаад ашиглах нь айгүй чухал юм байлээ гэдэг тэр юмс. Угаасаа нөгөө нэг
би бол тэр үг амар ихтэй байгаа. Яг нэр яг тэр мод монголоор дуустдаг гэдэг нэг мохоо гэдэг шүү дээ. Яг жоо муухай юм шиг гэрнэ. Яг одоо ингээ би хийгээ явж байхад тэрийг амар болоод ажиллаад байгаа. Айл үжээ болоод дуусч байгаа юмнууд дөнгөж орж ирж идэг ч юм уу те. Тэр нэг юм ажиглагдсан. Тэгэхээр яг одоо ингээ Монголд ажиллаж байгаа нэг юм аргууд биш үү? Бизнес дээр ч юм уу, хүмүүсийн айд явуулдаг ч юм уу. Яг тэр аргууд айл үжээ Америкт ч юм уу, Европын орнуудад яваад дуусаа тэрнээсээ залхацсан юмнууд нэг орж ирдэг юм л. Баг жил 2 жилийн хугацаатай ч юм. За жилийн хугацаанд ч юм. Тэр бүр амар болоо ажигласан би. Тэгэхээр тэр юу н аягүй чухал надад зүгээр санагдсан. Миний хувьд. Тийм. За их сонирхолтой тренд тэндээс эхэлт юм байна. Тэгэхээр одоо манай Samsung podcast бол голцоог нэг co-founder-ууд одоо үүсгэн байгуулагч нар CEO-нар голцоог бас үздэг юм жоохон бизнес талтай podcast байхгүй юу? Юу н яаж алдсан бэ? Алдсан туршлага ярьдээ. Тэгэхээр танаас өөрөөс чи алдсан туршлага асуун л да. А тэрний өмнө нэг юм байна. Яг одоо манай үзэж байгаа үзэгч зориулаад гоё юм шин трендлэх гэх юм уу. За нэг иймэрхүү юм болох гээд байна гэсэн мэдээллийг нэг жоохон хуваалцах боломжтой тий. Би сая ажигласан нь юу эс юу бүр амар явж илээ. Саяны контент дээр ерөөсөө төгс юм хийх гэнэ өөр амар одоо юу болсон бэлээ. Хуучин болвол нэг хин гоё юм хийх үү, хин одоо чанартай байх уу, хин юу байх уу гэдэг нэг юм үе байлаа шүү дээ. Чанартай л байвал гэдэг. Тэгээ сая үнэхээр ажиллаад ахад ийм бүр ингээд тослоо хийсэн юм шиг AI ягаа хийсэн юм шиг контентууд бүр маш үзэлтүүд бүх юм бүр амар муудаад манах дээр цаа ажиллагдаад. Тэгээ яагаад ингээд болохгүй байгаа юм бол одоо шинэ AI-аар хоол унших ч юм уу, AI-аар янз бүр мэлэх юусе явах хэлцсэн байхгүй. Тэгээ бодоод яагаад эдгээр юу болохгүй байгаа юм бол гэж ингээд дүгнж жагаад гарч ирсэн. Одоо ингээд тайлбарлаж сая бизнес эрхэлдэг гэдэг чинь контент мэдээж хэрэгжил байгаа шүү дээ. Тэр ерөөсө ганц юм л төгс биш байхгүй яг өөрсдийнхөөрөө байх гэдэг тэр санаа бүр амар чухал болсон юм л. Яг тэгэхээр би яг өөрчлөлт өгөхтэй ч юм уу сургалт ихтэй нэг ганц юм хүмүүс адил хооллох гэж байдаг байхгүй. Тэр болохоор нөгөө хөвтэй өөрчлөлтөө ботоо өөрчлөлтөө гэж би нэрлэдэг. Нөгөө blue ocean, red ocean гэдэгтэй адилхан концепц. Ямар нэгэн байдлаар одоо ч хоёулаа адилхан төрлийн бизнес хийж илаа гэж бодоход хоёлаа нэг нь нийлүү гарахын тулд зөвхөн дээшээгээ буюу магадгүй хин нэг контент хийх үү, хин нэг чанартай, хин нэг айд дээр мөнгө зарах уу ч юм уу те, хин нэг сурчлага явуулах уу гэдгээрээ өрсөлдөх юм бол амар хэцүү болчдөг те, амар хэцүү болчдөг гэж би хувьдаа хардیں۔ Тэгэхээр одоо шин том компаниудыг барах ямар ч боломжгүй. Тэгэхээр миний бодлоор хөвтэй өрсөлдөөн буюу зүгээр өөрийнхөөрөө байх нь өөрөө зүгээр л автоматар хүнийг ялгаруулцдаг. Одоо сошиал медиа дээр ялангуяа борлуулалт хийх гэж байгаа энэ ертөнцид өөрөө ялгарахгүй л бол тэн дээр угс худалдаа хийгдэх боломжгүй. Яг хар цагаан ертөнцид өнгөтэй байхгүй л бол. Тэгэхээр зөвхөн дээшгээ ингэж өрсөлдөх дээр л төвлөрөх юм бол бид нар амар зардалтай байдгийг ажигласан. Тэгэхээр яг өөрсдийнхөөрөө буюу одоо шин Одко гэдэг хүн би магадгүй 2 жилийн өмнө одоо би анх YouTube хийдгүү байжгаад YouTube хийхдээ хүртэл би яг энэ стратеги гарч иж байгаа шүү дээ. Одоо миний л хувьдаа ашигласан юм бол ерөөсөө л яг миний гих тэр зүйлүүд ялгарч болох зүйлүүд юу вэ гэж харсан баг. Окей тэр дижитал заяа Европт амьдард юм байна. Дижиталаар ингэдэг онлайнаар юм хийдэг гэсэн би зөвхөн өөрийн гэсэн нэг юм хийдэг нэг юмыг бүрдүүлснээрээ хин нэгэнтэй өрсөлдөх шаардлагагүйгээр яг өөрийнхөө юм орон зайг бүрдүүлчихсэн юм л. Тэгэхээр компаниудад одоо би яг клиентуудаа ч юм уу ажиллаж байгаа хамт ажиллаж байгаа хүмүүстээ яг тэрийг л бүр хамгийн түрүүнд одоо яахыг хичээдэг байхгүй. Яг өөрсдийнхөө тэр нэг юмыг төгс биш байдлаараа байгаарэ гэдэг. Тэгэхгүй болохоор ингэдэг юм л дээ. Тэр залуугийн заасан сургалтад тэгсэн байхгүй. Төгс юм хийх гээд эхлэхээр одоо бүх юмыг гялтаалгаад бүх юмыг төгс болгоод бүх катыг ингээд бүр юм төгсийн төгс болгочихоор яад ингэсэн чинь хүмүүс нэг юм юуг харамчдаг юм одоо шоу юм үзэж одоо юм үзүүлбэр үзэж байгаа юм шиг кино үзэж байгаа юм шиг хүлээж аваад байдаг гинэ. А тэрний үеийн клиент одоо яг Холливуудын кино үзэж байгаа ч юм уу яг нэг юм тим маркер хардаг гэж. А тэгвэл бидний зорилго бол ерөөсөө тэнд юм үзүүлэх гээд байгаа биш бид нар relate хийх гээд байгаа энэ зорилго бол. Бид нар relate хийснээрээ тэр хүмүүст educate хийгээд борлуулалт хийгдэг. Тэгэхээр бид нар яг юм найзчиг нь мэдрэмж төрүүлэхгүй нэг юм би А чи Б гэдэг юм бол ингээд нэг хоорондоо хан үсгээд байдаг. Хан үсгэхээр болдоггүй гэж байгаа. Тэгэхээр алдаатайгаа шууд гус. Тэр ингээд заавал ин калабу гэдэг. Тэгээд тэр өөрөө тренд айгуучтай явж байгаа. Тэгэхээр бити таваад контент production ийм юм дээр бүр хитрхи их төлрөөрөө гэдэг тэр санааг яриад явсан. Тэгэхээр би бол ер нь зүгээр тэрийг илүү зөвлөмөр байна. Тэгэхгүй болохоор нөгөө хит төгсөм хийх гэж яваад маш төгсөм хийх гэж явсараа төгс одоо би хэлдэг юм дахгүй. Төгсөм хийх юм уу үр дүнтэй юм хийх юм уу гэдэг миний ганц хэлмээр байдаг санаа. Төгсөм хийхэд чи үр дүнтэй байх гэсэн үг биш үү те. Тэгэхээр тэрийг л ойлгох бил хийх гэсэн. Үр дүнтэй байдал болон төгс байдал хоёр ч угаасаа шал тустай хоёр өөр асуудал бил гэж би бодод юмс. Зүг. Яг таны яриг сонссон чинь нөгөө шууд юу бууж л та. Айгуу тийм high quality өндөр productionтай үнэтэй камер биш зүгээр гар уцаараа хийсэн энгийн одоо MFT гэдэг шиг team vision-ууд илүү их яваад байгаа нь нэг маш энгийн байгаад л байгаа тийм тий. Relate хийгээд байна. Тий. А зүгээр нэг утасны фильтр дээр хүмүүс нэг юу байхгүй шүү дээ. Visual effect айгуу нарийн хийгээд байвал чинь тэгэл яг таны хэлдгэрсээ нөгөө entertainment болчих гээд байна л та. За тийм байгаа юм байна. За бид бүхэн бас энгийн байх өөрөөрөө байх талаар мэдлээ.
тухайн өөрсдөө онцлогийг гаргаж ирэхээр. За тэгэхээр дөрөв асуугаад ярианы дунд цус дурдаад өнгөрсөн асуулт дахин асууя л да. Ер нь энэ ингээд зайнаас ажиллаж байгаад ер нь ямар хүндрэл бэрхшээл гарч ив анх тэгээд тэднийг яаж шийдчихв ер нь асуудалтай санаанд үлдсэн те тэрийг давж туулсан гоё жишээнүүд кейс стади юу вэ? Онлайнаар яг 100% онлайнаар ажиллахаар нөгөө нэг юм нь юу гэдэг вэ гэхээр хүмүүстэй харилцаа амар шууд багасдаг. Бүр яг шууд ингээд ягаад тэр өдөржингөө компьютерд сууж байгаа шүү дээ. Яг юм эргэн тойронд юу авахгүй болохоор. Тэгэхээр надад л миний зөв кейс дээр ямиг урагшлуулахад нэг амар чухал юм байсан. Яаж өөрийгөө байнгын inspired байх вэ гэдэг юм бол хамгийн өндөрлөлт байсан. Яг тэгэхээр би өөрөө inspired байгаад өөрөө ингээд vision одоо тэ хараагаа тавиа харчих юм бол урагшилчдаг. Хин ч хажуунаас нэг зааж өгөхгүй шүү дээ. Яг л өөрөө тэгээ өөр улсад нэг газар нэг кофе шоп ч ингээд суудсан. Тэгээ урагшаа явж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг өөрийгөө нэг юм хөдөлгөх зүйл надад онлайнаар яг хувь хүн дээр шүү ажиллахад амар чухал юм шиг санагддаг нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаарт нэг юм нь юу байсан бэ гэхээр одоо хүмүүс одоо айгүйх асууад байна л да. Ер нь хэрхэн онлайнаар ажиллах вэ? Эсвэл яг бизнесээ онлайнжуулах вэ гэдэг асуулт. Тэгмэд энэ дээр нэг юм байдаг нөгөө нэг income generating skills гэж байгаа даа тий. Яг орлого болдог ур чадвар гэдэг. Яг нөгөө нэг одоо бүх ур чадварууд чинь яг шууд орлого хөтлөхөд айгүй хүндрэлтэй шүү дээ тий. Тэгэхээр income generating skill гэдэг зүйлүүдийг айгүй сурах хэрэгтэй байна гэдэг би анзаарсан. За тэрэн дээр одоо нөгөө номер 1-т орж иж байгаа юм. За нөгөө борлуулалт гэдэг юм орж иж чинь тий. За бизнесүүд дээр бол одоо нэг юм гарч ирээд байгаа нь offer creation гэдэг юм. Offer creation гэхэрч одоо санал болгож байгаа юм. Одоо шинэ би энэ зүгээр нэг аягийг хүмүүст аяг гэх юм бол 10,000 аягтай өрсөлдөх хэрэгтэй болж шүү. Тэгэхээр яаж энийг би цорын ганц аяг болгож хүмүүст одоо offer гэдэг чинь санал тавих гэдэг шүү. Энэ аяг бол ийм ээ. Энэ аягийг явах юм бол ийм тагалдана гэдэг ч юм уу. Яаж хүмүүс нөгөө нэг онцгой болгох вэ гэдэг юмыг offer creation гэдэг. Шинэ offer creation гэдэг юм байна. Дараас нь нөгөө нэг distribution гэдэг юм байна. Content creation буюу яаж энэ өөрийнхөө гаргасан санал тавиад байгаа ямыгаа хүнд ингээд өгчих вэ? Хүрэхтэй зөв хүндээ хүрэх вэ гэдэг нэг юм хэд скил амар байд юм бэл. Яг нэг ярих юм бол амар болоо урч чадвар байх л та. Гэтэ миний зүгээр анзаарсан бол тэд нар амар чухалсан. Тэрийг нөгөө сурах нь өөрөө таны асуултанд хариулахад айгүй одоо процесс нь хүндрэлтэй байсан гэх юм уу? Гол нь алдаж байгаа шүү дээ. Оролдож үзэж байгаа. Нэг офер би өөрөө зөхөөгөө нэг мэдчихэж байгаа. Тэр нь хөтлөөчж байгаа те. Энэ болтгүй мэн гэл. Тэгэл амар онгойтой мэдрэмж аваад тэгэл яагаад гэдэг. Тэнгүүт нөгөө юу юм бэ л те. Сайн нөгөө нэг одоо манайхан зарим нь Alex Hormuz-ыг мэдчих магадгүй. Alex Hormuz-ийн бас надад амар орс үгэн тэр байсан. Ерөөсөө одоо байгаа цэгээсээ хүсэж байгаа цэгтэй хүрэх тэр хоёрын зай юу байна гэхлээрэ тэнэг харагдахад огт одоо юу гэлээ willing to look stupid гэсэн. Одоо тэнэг харагдсан ч хамаагүй одоо тэр хийх хэрэгтэй гэдэг юм. Ягаад тэгэхээр хийг явж ивэл дараагийн зам гараа яваад идэв шүү дээ. Тэгэхгүй ихэнх хүмүүс тэр тэнэг харагдахаас ичээд огт хийдэггүй байжгаад тэгэл байсан байрандаа байж идэг гэдэг. Тэгээ би тэн дээр айгүйх зүгээр яг ямар нэг юм хийхээс айгаад ч юм санаа зовхгүй зүгээр шууд за зог. Тэнийг хагдаач юм уу тушаал үзье тэгэл алдвал алднаас олно гэл ер нь бодоо явчихдаг байхгүй. Тэгээ тэр надад зүгээр яг тэр зүгээр бодогдлоо. Тэгэхээр алдаа гэхээр ер нь бол баг л өдөр болгоно л ер нь алдаж байна. Яг үндэ амар бол алдаа ер нь гаргаж байна. Тэгэл тэр болгон дээрээ сураад урагшлаа яваад байгаад л гэж хувигдаа ер нь бодоод байгаа. Тийм. Одоо ингээд захиалагч нартай харилцахад юу ямар хүндрэл гарч байна вэ? Гадаа дотоод ч юм уу? Тэр нь яг юу үйл ойлголцод үүсч дээ нэг ойлголтын зүрэ гардаг шүү дээ тий. Нөгөө одоо нөгөө англиар бол expectation-ийн зүрх. Яг бүрсэл тэр юм бэлээ. Ерөөсөө нөгөө нэг хоёр одоо янз бүрийн захиалагч болон юм харилцааны ганц асуудал бол ерөөсөө би яг юу хийнэ гэж өгч ирсэн болон тэр хүмүүсийн юу хүлээж байгаа хоёрыг үл ойлголсон дунд л ганц асуудал гарна. Тэгэхээр тэрийг зохицуулах ганц юм чинь нөгөө гэрээ контракт гэдэг юм. Тэнгүүт энэ дээр нэг хоёр юм гарч иртээ. Эхнийх нь болохоор гадаад нөгөө нэг клиент болон эсвэл гадаадд байдаг хүмүүстэй харьцуулан яг Монголд байгаа хүмүүсийн хоёрыг яг тэр бизнесийн culture маш өөр юм бэл. Одоо чинь гадаад ярихлаар магадгүй нэг манад окей би танахаас сарын хувьд үйлчлэгээ авъя гэж мөнгө төлсөн байлж бодсон шүү дээ. Тэгээд магадгүй тэр хүн өөрөө амжаагүй болоод ингээд болчлаа гэж бод. Тэнгүүт тэр надад гэж жоох нэг Германд байдаг манай танд ихч. Яна цагийг чинь үрчлээ бид нар ингээд дахиад ингээд нэмэлт төлбөрөөр төлөөч болохоо үйлчлэгээ авч болох уу? Ингэж болох уу гэд тэгж ярьж байгаа шүү дээ. А Монголд болохоор тэр болохоор би болохоор тэгж бодохгүй байхгүй. Зүгээр та амжаагүй бол зүгээрээ би дахиад нэмэлт төлбөр авахгүй ингээд дараа сард үржүүлэл явчих болно гэдэг байдлаар нэг мэжгэс нь Герман, Америк, Швейцар ч юм уу яг юм өндөр хөгжсөн орнуудын бизнесийн culture нь өөрөө яг бүх юм ясаар явд юм билээ зандарсан. Аагаас эхлээд Б-гээр дуусна мөнгө энэ дээр явна. Хэрэг ингээгүй бол бид нар ингээгүй бол тэгнэ. Тэгээ яг тэрүүгээр зохицуулагддаг. Манад болохоор яг ер нь ерөнхий те тэгж жагаад сайхан сэтгэлүүдэн дээр явдаг. Тэр амар хүндрэл үүсгэх юм гэж би таарсан. Тэгээд Эсвэл Германд очиод Хамбургт очихгүй. Манай ихч Хамбургт манай нэг клиент ихч байдیں۔ Хамбургт очиод яг тэр авийн нэг Герман хүмүүсийн бизнес ер нь ийм бизнесийн орчин гинэ жоохон биеэр мэдрвэ. Надад та хувь хүнд амар бүтэн санагдахгүй.
амар хүйтэн мэдрэмж аваад нэг юм тэр биний гадны хүн шиг мэдрэмж аваад тэгэл надад амар таалагддаг энэ тухайд ямар сони юм бэ хүн болгоо нэг юм сониарцал. Тэгээ би дараа нь гэртээ очиж бодсон чинь хамбургч өөрөө Германыхаа эдийн засгийн 2 дахь гэнэ 3 дахь ч гэлөө одоо том эдийн засгтай Германыхаа тэр хот нь юм байна. Порттой хот. Тэгээ амар том эдийн засаг. Тэгээ нэг юм 500 м радиуст ингээл би зуалхахад л ингээл Rolls-Royce, Ferrari, Porsche, Lambo гэж зүгээр ингээд бидгүй амар бол ингээд харагдаад гайхам амар болж байгаа. Тэгээ би бодохгүй. Германчууд чинь амар хатуу ч гэсэн яг бизнесийнхаа ертөнцид ингэж хатуу ингэж одоо нэг үр дүнтэй перформанс төвтэй байж иж эдийн засаг гэдэг юм чи өөр ингэж сайжирч бизнесүүд ингэж ашигтай ингэж явд юм байна. Тэгэхгүй яг манай монголчууд за яах вэ ерөнхийдөө тэгж жагаад үдээс өмнөдөөс хойш гэдэг стайлаар явах юм бол хэцүү байна гэж бодоод тэг яг тэрийгээр би шууд анхаа ойлгохгүй энэ л зөв юм байна гэж бодоод монгол хүнтэй шууд харьцангууд би амар хүүтэн мэдрэмж төрүүлт юм бэл. Амар нөгөө юмэрээ мөнгнөөс өрөм хардаггүй гэдэг ч юм. Зарчим ярихаа. Тэгэхээр тэн дээр би ойлгож байгаа. За. Энэ зөв юм байна. Тэгтээ жоохон нэг юм одоо монгол хүний нюанс тааруулахгүй бол хит хүүтэн мэдрэмж өгт юм гэж. Шууд хүүтэн санагдаад эхэлж байгаа юм чинь. Тийм юм бас яг байж эхэлсэн. Тэгэхээр бас яг тэгж л харж байна. Тийм билээ. Тэгж тэрийг анзаарсан юм да. Бас байна. Япон ер нь л бас тийм байдаг лөө яг цаг маг байдаг те. Гэтэ хит бүрэн хийдэг. Япон Герман хоёр төстэй үеэр наад сонирхолтой санагдаж байгаа нь Япон Азийн улс те. Герман болохоор Европ мөртлөө ялгаа гардаг болоо. Тийм Япон талаас харилцчихсан хүмүүс болоо. Японтой одоо яг нэг идэвхтэй ихч байгаа. Бас өмнө ер нь нийтэд хүмүүстэй харьцажсэн. Ер нь одоо яг л Япон бол яг Азийн Герман шиг санагдсан. Гэтэ арай зөөлхөн. Арай зөөлхөн. Нэг юм нөө Пикачу гэдэг шиг арай зөөлхөн ойрхон. Гэтэ ойлголцохоор санагддаг. Германчуудаас илүү л надад их санагдсан. Ер нь нэг сонирхолтой санагдаж байна. Сайн зэд бол одоо чинь тэр та түрүү ярьсан 3 ур чадвар ихний хэлжин сурж байгаа гэдэг. Гурвангийн одоо монголоор юу гэж хэлэхдээ орчуулахад жоох хэцүү англиар хэлжсэн. Энэ ур чадвар бол энийг одоо байнгын суралцсан чинь энэ мэдээллүүдийг цаг тутам одоо та хаанаас би өөрийнхөө хэрэгтэй мэдээллийг авч яа. Нэгт хоёрт нь нөхөр AI бол өдөрт өөрчлөгдөж штэ. Өглөө босоход дахиад шинэ модель гарцсан. Тэгэхээр эдгээрийг одоо гүйцэхийн тулд ч юм уу за гүйцэхгүй болио гэхэд ер нь юу болоод байгаа процессүүдийг ямар community хүрээллээс одоо мэдээлэлтэй болж байна. Нэгдүгээрт миний яг мэдээж хэрэг нөө подкастууд байна. Подкастуудаас мэдээлэлээ авчдаг. Нөгөө чухал хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсээ одоо мэдээлэлээс авчдаг. Хоёрдугаар саяны хэлсэн хүмүүсүүдээс л юу н авч байна. Ялцчгүй нэг юм байна. Яг амар нарийн ажилдаг мэдээллүүд нэрээ жоо харамсалтай юм шиг гэрнэ, юу ч юм шиг гэрнэ. Үнэхээр л нэг юм хүн хоорондын ийм юу харилцаануудаас л яг тэр алт шиг мэдээллүүд ер нь бол олдоод дээдэг. Айгу харамсалтай. Одоо харамсалтай гэж хэлэх нь чаашаа. Угаасаа л ер нь тийж байсаар ирсэн баг л та. Одоо чинь нэг хүнтэй танилцаад яриан дундаа ойлголцоол окей ийм гол нь одоо энэ дээр би нэг залруулж хэлэх юм болчих. Одоо мэдээллүүд байна. Тэгээ ингээд мэдээлэл зөв нь авчиж болж ин гэж ойлгоё. Тэгээ тэр мэдээллийг чинь юунд ашиглах вэ гэдэг хүн мэдэхгүй бол тэр өнгөрөөчт юм бэл. Одоо чинь хоёулаа яг нэг мэдээлэл яриад нэг чухал юм ярихад магадгүй мянган хүн үзлээ гэхэд тэрийг шууд пик ап хийгээд аваад бизнест ашиглах юм бол илчиг мэдээлэл байгаа шүү дээ. Одоо шинэ юм уу хоёулаа ингээд суужлаа гэж тоход магадгүй дараагийн нэг хувьцаан дээр энэ ингийн шүү гэдэг мэдээлэл өгөхөд би тэрийг ашиглаж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг мэдээлэлээ ихлэ ашиглахаас өмнө би өөрөө хин юм бэ? Би яг юу их гэдэг юм гэдгийг тодорхой болохгүй болохоор тийм мэдээлэл ашиглагддаг юм бэл. Зургаалan гүрчтэй юм лээ. Тэгэхээр тэрийг амар чухал юмсан. Тэгэхгүй нөгөө хинийг угааш нөгөө Тони Робинсын нэг подкаст нэрээд шүү дээ. Ингээд за юу яа гэд өрөөнд ингээд эхлээд бор өнгөтэй бүх бах ямиг хар гэ тэ. Тэгээд за бор өнгөтэйнүүдэ харлаа. За одоо нүдэн айнаад улаан өнгөтэйнүүдэ хэлэнгүүд улаан өнгөтэй мэлж чаддгүй. Ягаад тэгэхээр ерөөсөө чи хайж байгаа юмаа олж хардаг гэдэг нөгөө юу те. Энэ чинь нөгөө юу RAS гэдэг үл Reticular Activating System гэх тархины дэмсэг гэдэг юм л шүү дээ. Зөвхөн нөгөө нэг хүн хайж байгаа юмаа илүү дүүйл гэж олж хардаг гэд. Би зөвхөн улаан маш яах юм бол улаан маш яа гэдэг шиг. Юу надад зөвхөн тэр шиг санагдаад идэв. Тэгээд яг хүн окей би ийм юм дээр одоо магадгүй бизнес дээр нэг иймэрхүү надад хэрэгтэй байна да гэж хайгаа явж хахад 2 3 хоногийн дараа ч юм уу те. Хувьд бол би олчт юм байна. Түүнээс яг ингээл амар заравал ингэн тэгнэ гэдэг юм бол ер нь байхгүй мэй гэж хувьдаа бодож байна. Подкастн дээр явж ангууд. Одоо шинэ миний амар нэг дуртай үг гэдэг байхгүй. Чи номыг уншдаггүй. Юу лээ? Чи номыг уншдаггүй. Чи номноос ухамсарынхаа төвшин уншдаг гэж үг. Одоо юу гэмээр бид нар нэг номыг уншаад 15 жилийн өмнө уншаад нэг өөр юм ойлгоод өнөөдөр уншаад дахиад нэг юм ойлгоод шүү дээ. Номны үг нь ойлгогдоо өөрчлөгдөөгүй хэрнээ бидний пик ап хийж ойлгож байгаа юм өөр шүү дээ. Ягаад гэвэл бид нар өөрсдийнхөө conscious level буюу ухамсарын төвшин тэрнээс олж уншдаг гэж концепц. Тэгэхээр нөгөө нэг эхлээд энэ дотроо би өмнөд тодорхой болгочоод хайх юм бол энэ бүх хариулт байдаг юм байлээ гэдэг юм ойлгосон. Тэгэхээр угаас мэдээлэлээ одоо би яг ийм асуудал магадгүй би AI дээр ийм асуудалтай байлгах тэрийг үнэхээр хайгаа явахад л 2 3 дараа үнэхээр гараад ирж байгаа. Тэгэл одоо магадгүй подкаст хүнээс авах ч юм одоо би танаас
янз бүрийн магадгүй YouTube-ийн зөвлөгөө авах ч юм уу эдгээр зүйлүүд чинь тэгэл зүгээр техникэл геймнүүд шүү дээ. Болохоор бол ингэж болчих шүү дээ. Тэгэхээр би зөв хувьдаа тэгж бодож байна. Яг жоо бүрийг хариулж байж зүгээр тэгж бодлоо гойгүй шүү те. Тэн дээр аягүй Хувьсрын төвшин гээд яалч хүн одоо боожж юм ойлгож мэдснээрээ тэр өөр мэдээл авч шүү. Яг ажлын номыг унших. Их гоё яг боос үг нь. За тэгээ сая ярианаас нэг сонирхолтой санагдсан юм инглэлтэй та нэг яг хувь хүн өөрсдийн нэг хувь нэр ингэж харьцаж мэдээлэл авдаг шүү дээ. Тэгэхээр та тэр хүмүүстэй харилцаж одоо тухайн шинэлэг мэдээлэл авахдаа тухайн байгаа хүмүүсийн газар очих юм уу, уулз цугралтанд очт юм уу, онлайнаар кол хийх юм уу, яг яадаг гэсэн үг бүрчээс. Юу юм бэлээ. Би бүр энийг яг нэг амар хувьдаа толгож ирсэн асуудлаа зүгээр яриад бас хүмүүс яач гэж бодож байна. Би яг 25-ны зорилго төрөөс баг. Би энэ жоох яг шууд интроверт гэх чаашаа. Юу жоохон дотгошоогоо ганцаараа байх дуртай маркийн хүн байгаа даа. Тэгээд нэг хүмүүс шиг очиод ярьч чаддаггүй. Гэтэ яг саяны мэдээлэл амар чухал гэдгийг ойлгоцсон. Яаж юу н хүмүүстэй танилцах уу? Ингээл ингээл дотроо хөрхий яагаад явж байгаа ч тэр хүмүүс мэдээлэл байгаа гэл. Тэгээд нэг өөрөөсөө би магадгүй мундаг ч юм уу ингээл амар мөнгө олдог ч юм уу те янз янзын нэг машин амар машин өндөг хүмүүс ч юм уу очиод уулзъя гэхлээр энэ хүн надаас мундаг даа гэдэг юм ширгээд их айгаад байдаг гэсэн юм. Яг мэдгүй ягаад ч зүгээр ингэ айгаад байдаг гэсэн. Тэгээ би яг нэг үг над руу бүр дон хийж ороод тэгээ тэрнээс хойш би ингээ зүгээр санаа зовхоолоод шууд бичдэг болцсон. Шууд бичээл залгаал ийм юм байна инкүү тэхүүгээ бичдэг болцсон. Тэр үг нь ерөөсөө нэг тэрбумтан ахын нэг ахыг үгүйсэн. Тэр болохоор no one is better than you but you know better than anyone гэдэг үгсэн байхгүй тий. Тэрөөсөө хинч чамаас илүү биш шүү. Чи бол амар өстой. Гэхдээ чи нэг тийм хүмүүсээс тасарсан баачка биш шүү. Яг л хүнтэй хүн шиг харьцаа гэдэг яг тэр үгсэн байхгүй. Тэгэл за нэрэл намаас инхээр одоо юм уу зүгээр л нэг жоохон мөнгө олдог гэхээр дээш доош орчин гэдэг юм байхгүй. Сайхан хүнтэй хүн шиг харьцаал тэгэл хогийн гар байвал хогийн гар cool guy бол cool guy тэгэл ярьчих юм байна. Тэгээ тэрнээс хойш би амар амархан зүгээр шууд бичээл бро би юм хийдэм аа ингэдэм аа хэдлээ уулзуул болж байгаа инкүү тэхүү гэдэг байдлаар зүгээр тухайд информацаа зохиогоод бичиж байна. Тийм тэгэл нэг удаа би нэг залуутай танилцсан шууд хамтгүй гээл бид спринтинг дасгал хийж байгаа гэл тэгэл танилцаал нэг network үсэл зүг тэгэл явчих юм бэл. Тэгэл энэ чи Аяанда network гэдэг нүүн танилын хүрээ гэдэг юм чи ингээд нэмэгдээ явд юм гэдэг янзарс. Одоо чи магадгүй ингээд би явж ангууд одоо танд төр ярьсан шүү дээ. Окей би тэргэлтэй танилцсан. Тэргэл таныг таньдаг. Тэгэл та тэргэлийг таньдаг шүү дээ. Гэх мэтсэн тэгээ ингээд явчихсан гэж байна. Энд дээр бол би амар тийм юу болыг мэдхгүй. Ганц зүгээр дотроо барьж явдаг зарчим бол яг л дээрээс. Тэгээ тэрнээс хойш би окей ямар ч мундаг хүн байсан зүгээр л миний нийлж бодох юм байна уу? Ийм байна. Тэгэл одоо юм барин тэгэл явчлаад амар амар сайн. Чейн гинжлэл явчих шүү дээ. Тарийн тийм юм л. Ус адилхан хүн байгаа юм чи тэгэл. Тэгэл очвол ярьж чадаад амар сайн шүү дээ. За. Ер нь бол сайхан ингээд мөс ахлахад гой боломжтой тип л байна те. Нэг таньдаг хүнээр дамжуулаад би тэрийг танд юмаа гэл. За шааш нүр үзлээ. Тэгэхээр энэ сая та ингээд Европт сууж агаад ингээд Монгол ажил хийдэг гэсэн нэг ерөнхийдөө баг дижитал номод гэдээ баг хэлдэг байх л та тий. Тэгэхээр энэ скил дээр одоо та 3 чадвар хэлжсэн. Үүнс гад нэмэлт дээр ер нь ямар чадвар хэрэгтэй тэгвэл магадгүй хин нэг нь одоо энэ үзээс сууж байгаа гадаад дэвж магадгүй л тий. Өөр нэмэлт дээр юм хийгвэл одоо ямар скил хэрэгтэй бол гэж асууж магадгүй байх ч одоо. Яг надаа яг энэ асуулт амар ус орж ирдэг. Яг ер нь яах вэ гэдэг асуулт. Тэн дээр яг эхлэлийн цэг нь миний ажигласнаар яг өөртөө байгаа юмнуудыг амар тодорхой ойлгох юм бэл би анзаарсан. Яг өөрийнхөө байгаа ур чадварууд, хиймээр байгаа юмнууд тэгээд дээрэс нь яг ашиглаж болох нөө ресурсууд. Бас нөө хормозыг хилдэг үг тийм үг гэж хэлсэн юм. Хүмүүс нэг өөрт нь хангалттай нөө ресурс буюу нөөц байхгүй надад боломж байхгүй нэгэд хоошлуулдаг. Гэтэ энэ бол ерөөсөө биш. Одоо хүмүүс resource байхгүйгаасаа болоод бүтлгүүддэггүй resourcefulness биш байгаасаа гэж байна. Тэр юу гэсэн үг гэхээр надад хангалттай нөөц байхгүй болохоор биш. Харин нөөцийг өөрөө ухаж хайхгүй байгаагаасаа болоод бүтлгүүддэг гэж. Тэгэхээр ерөөсөө эхлэх хамгийн ихэнд юм бол надад яг юу байгаа вэ гэдэг асуулт. Би өсөөстэй бас окей яг надад юу юм бэ? Окей за би чинь нэг тэдэнд дагагчтай байна, юм байна. Бүх боломжуудаа гаргаж ирээл тэгэл эхнийхийг барьж аваад өөр нь хийгээд эхлэх юм бэл. Одоо амар олон хүмүүс надад асуусаар хагаад одоо би бодож үзэхгүй өмнө жилд нийтдээ би 25-нд янз бүрийн байдлаар группээр ч бай, хөвчлаач бай, сургалтаарч бай, консалтаарч бай нийтдээ нэг 500 гаруй хүнтэй нэг иймэрхүү яриа үрсэн үлээ. Та юм гэдэг байдлаар. Тэгээ хамгийн их асуулт тэр хүмүүсийн чинь яг ингээл хэлэхэд асар цөөхөн хүн л яг үйлдэл авч байгаа шүү дээ. Тэгээ ганц одоо миний жоохон юу болоод байгаа нь тэр л юм бэл. Ингээд энэ. Тэгээ ерөөсөө хөдөлдөггүй хөхгүй үз. Тэгээд тэр л амар цэвэд. Тэр яг хэрвээ одоо би яаж онлайнаар ингэх вэ, юм үүсэх вэ ч юм уу те тийм байгаа бол ерөөсөө л байгаа юмнуудаа гаргаж ирээл уус тэр хүн мэдчихэд юм дөө яг дотор нь яг энэ хавцаа байгаа даа гэ зүгээр тэрийг ихээс айгаад тэгээд хийхгүй байгаагаа шалтак болгоод нэг юм өөрийгөө
одоо нэг шалтгаалал ингэж байгаад идэв шиг. Ягаад тэгэхээр шатдаг болгочих юм бол миний хийхгүй байгаа одоо магадгүй надад ийм юм байхгүй учраас миний энийг хийхгүй байгаа чинь надад ингээд муухай мэдээж зүгтэж штэ. Тэр л юм санагдав. Түүнээсээ хүн бол мэдчихэж ш. За нэг ингэчүүл би арай зүгээр бах та энэ зүгээр бах та гэл. Ерөн зөв хүмүүстэй ярьж байгаа тэр л амар ажиглагдсан надад. Зүг. Сая таны яриг сонсон чинь би анхны YouTube хэлчихсэн ба саанд орж ин яасан гэсэн чинь ямар ч том төхөөрөмж явах ганц компьютер тэгэл зац камер ийм олон авахгүй зүгээр байгаа ганц компьютер нэг болж байгаа л ингээд нэг тэр нь ингээ манслаатай дуу монч гэдэг гачи юм хийжсэн байхгүй. Тэгэл анхны дугаар орж исэн. Тэгэл тэрнээс шиш ингээ хөгжсөн гэдэг шиг яг тэр л юм байна л та. За тэгэхээр таашаа ярьжсэн ярианда өнгөрсөн жил 500-аар хүмүүстэй уулзаж ярьслага яриа хийлээ гэж байна. Тэгэхээр ер нь жилдээ энэ тооны хүмүүстэй уулзаж байна уу? Ямар хэлбэлцэлтэй байдаг вэ? Янз зарим сар маш их хүнтэй уулзсан, зарим сар би өөрөө арахгүй болохоор багасгана. Тухайн сараас амар. Одоо чинь наад бие бол маш бага байна. Тэ зарим 4 сард 3 сард бол маш их байх юм шин. Тэр бол янз. Яг тухайн үед нөө манай одоо эйженси гэх юм уу манайх өөрөө хэр их юмтай яг ханд одоо нөө зохицуулж чадхаараа гэдгээс амар хамаартай бэлээ. Тэгэхгүй болохоор одоо энэ эйженси ер нь юм эйженси одоо энийг нөгөө юу гэж нэрлэдэг гэсэн чи эйженси trap гэж нэрлэдэг гинэ. Яг энэ бизнес мэдээллийг яагаад юм гэхээр нөгөө нэг одоо ямар зэрэг эйженси ер нь одоо юм эйженси төрлийн бизнесүүд орлогоо нэмийг гэхлээр мэдээж хэрэг нэг бол клиентийн тоог нэмэн нэг бол үнэ нэмэн шүү дээ тий чаржилж үнэ нэмэн. Тэгэхээр окей үнэ нэгвэл нэмж одоохондоо бид нар чадахгүйгээд клиентийн тоог нэмийгээд тэгэхээр бид нар тэр авдаг тоонуудаа яг нөгөө нэг fulfillment буюу нөгөө нэг амлсан юм бид нар хангаж чадах уу гэдэг асуудал тулгараад энийг өөрөө agency trap гэдэг юм л. Тэгэхээр нэг уламжлалт загвараар явдаг agency үл энэ дээр тулгардаг гэдэг. Миний одоо үүсгэх гээд байгаа айлуулах яагаад байгаа юм бол яг энэ trap-ийг чинь байл нэг юм дээр анзаарчаад Монгол хийдэг бах та энэ нь хотлоо юм байна гэд. Тэ арай өөр загвар руу шилжүүлээд тэ ер нь явж байгаа гэсэн үг гэж ер нь ойлгож байна. Тэгэхээр hybrid-ийг гаргаж ирсэн үү? Түр нь хоёр дахь загвар болж байна. Ер нь hybrid. Ер нь hybrid та ер нь яг жоохон hybrid. Одоо энэ босгоод явж байгаа болохоор яг ийм шууд так гэлчих жоохон юу байгаа. Тэгэхээр яг та ингээд олон хүмүүстэй уулзж байгаа шинэлэг юм хийж байгаа болохоор бас надад сонирхолтой санагдаж байгаа ямар төлөвлөдөө өдөр тутмаа хэрэгжилж байгаа л гэж бодож илээ л одоо бид нар бол мэдээж хэрэг төлбөртэй GPT хэлбэр ч юм уу те гэдэг шиг. Яг өдөр тутамдаа за би бодъё. Би тэгтээ амар цөөхний ашиглалтыг хувьдаа би заа мэдээж ChatGPT-г ашиглана. Loom гэдэг нэг юу гэдэг зүгээр screen record-ыг ашиглана. Loom ашиглана. Тэгээд нөгөө юунууд ашиглана. Нөгөө subtitle хийдэг нөгөө хэдүүдийг. Гэтэ юу ячиж чинь. Миний хувьд би яг өөрөө айгу ашиглахаа бодож юу бодож байна. Яг манай багийн яг тэрийг хариуцдаг хүн ер нь яг тэр AI-ыг ашиглан явчихна. Би өөрөө гол нь ингэсэн юм билээ. Тэр нөгөө асуултанд ямар AI-ыг маш хурдан гэж ингэсэн шүү дээ. Одоо юм үзэж байгаас байхад энэ AI-ыг гүйцэхэ байлаа, ингэхэ байлаа гэдэг. Ер нь бол хэдүүлээ ярь яач хичээгээд угаасаа гүйцэхгүй юм бил. Бидний шиг хүмүүс. Тэрийг би бол буугаад өгсөн. Эднийг өдөр болгон гүйцэн пикап хийх юм угаасаа гүйцэхгүй юм бил. Тэгээ би зөв баримтсан окей зүгээр чаддаг хүнд нь мөнгө өгөөд мэдээлэлд авчи. Тэр нь хамаагүй урт юм. Гол нь одоо шинэ юу гадаг шүү дээ. Миний нөө ганц баримталдаг юм чи одоо миний тархины энерги өдөрт 4-5 цаг 6 цаг ажиллах хамгийн нэг өндөр өгөөж болох зүйл дээр л би цагаад суулмаар шүү дээ. Түүнээс яг AI сураад биш болчиход авах нэг бодлоо. Гол юмнуудаа аавна. Гэтэ өдөр болгоны чинь гүцэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр мэдээллүүдийг маш авах боломжтой хүнтэйгээ зүгээр хамтарчих нь маш зүгээр юм бэл гэж анзаарсан. Тэгэхгүй болохоор би тэрийг сураад одоо энэ амар тонд болгардаг юм биш. Хүмүүс нөгөө одоо шинэ бисээ AI хэрэгтэй байна гэж сурна шүү дээ. Тэгмүүд яа гэвэл би өөрөө асуудал алдаа гарч ирсэн. AI-ыг сурна гингүүтээ AI-аас сурж явж байгаад үндсэн бизнес ихэ болцсон. Зүгээр л AI сураа авчихсан. Тэгээ нэг ядсангууд ингээд бизнес ихэ болцсон зүгээр л AI сураа яваад байгаа. Тэгээ яах гэж юу AI сурснаа дараа яах гэж юу AI анхнаа сурлаа гэхэд бизнесээ ажиллах AI сураад байгаа шүү дээ. Син бизнес ихэ болсноо AI сураа авчихсан. Тэгэхээр энэ амар ер нь тийг санагдсан. Ялангуяа надад нөр холбогддог хүмүүс ихчнэр холбогддог. Ялангуяа 40-оос нэг 55 насны нэг юм янз янзын бизнестэй ихчнэр. Ихчнэр дээр ялангуяа маш их тулгардаг юм бэл. Шал өөр юм хийгээ явчихдаг юм бэл. Айгуу сайн. Бизнес хийхгүйгээр шал өөр юм хийгээ явчих. Энэ чухал юм байна гүтээ энийг ингээ бүр гүнзгийрүү ингээ сонь ингээ явчихдаг. Яагаад гэдэг би мэдэхгүй зү. Яагаад ч юм зүгээр ингээ маш олон давтагдаад байгаа нэг юм бизнес гэдэг нэг юм одоо хөдөлгөөнтэй ихчнэр дээр айгуух тийм надад зүгээр тулгардаг санагдаад байна. Нэг чаддаг юмараа яг өөрөө дагнаад чаддаг тэрнгөр төлбөрсөн кластер ч юм уу тэр хүмүүст нь л захиалж юм хийх юм байна шүү. Нэр боддсон ч тийм ээ. Би өөрөө сурж байгаа тэр хайрын цаг сурах ч бас цаг орно шүү дээ тий. Тэр цагт яг гол юмдаа төлөвлөсөн бол гэж бас бодогдохоор шүү тий. Би бол яг тийм байр суурин дээр сүлрүү ирсэн. Тэгсэн дандаа тэгсэн амар болцсон. Яг тийм нэг энд юм яваад идэг хоцроод байгаа юм шиг мэдээд амигцаагаад идэв шүү дээ. Ингээ хоцроод байна гэл. Тэнгүүт нэг юу руугаа ачаар амар гол юм төлөвлөрчгөр амар санагц. Чаддаг хүмүүсээс мэдээлэл авах гэдэг нь та одоо ингээ newsletter subscribe дарж гэнэ үү? Бас яг ингээ онлайн уулзж гэнэ үү тий. Онлайн хүмүүс байна. Бас дээрэс нь дүүнер байна. Одоо
17, 16, 18 та ч юм уу те. Яг нөгөө нэг жинхэнэ гард ухдаг. Миний бодлоор бол одоо хамаатны дүмүр ч юм уу те. Хамгийн бүр мэдээллийн бүр яг юун дээр байгаа юм шиг. Бүх төрлүүдийн туршаа үзсэн, оролдоо үзсэн. Тэгвэл би зөвөр яг 16, 17, 18 тахт яг л бас яг тийм байгаа штэ. Дүнж гарч ирэл. Тэнгүүд тий чи аймаг гой дундын уулзалт явагдаж байгаа байхгүй. За яг тэр 16, 17, 18 та тэгвэж яг учруулах гэж хүмүүст чинь би тодорхой хэмжээний яг одоо цалин тавьчих чинь. Дээрээс нь би заагаад өгч тодорхой хэмжээний менторинг болчих. Тэр хүмүүс болохоор яг өөртөө өнгөсөн нийлж чадах хүн чинь. Одоо бас нөгөө нэг айгу гоё сонссон юм. Эхлээд мэдээж хэрэг нөгөө капитал гэдэг юм байна ш бид нар капитал үүсгэх хэрэгтэй гэж. Капитал байхгүй бол 3 юм зар гээд өөрийнхөө ур чадвар үйлчлэгээ эсвэл цагаа зар гээд энэ хоёр нь байхгүй бол ерөөсөө цагаа ур чадвар зарахтаа трейд хийгээд. Тэнгүүд яг 16 17 өгч ямар ч ур чадвар туршлага юуч байхгүй учраас цагаа зарна штэ. Угаасаа л ямар ч арга байхгүй. Тэгэхээр тэр цагаа одоо жишээ нь миний нэг эдийн биц юмыг трейд авч одоо сурж штэ. Тэг биц ялгаагүй магадгүй би ч одоо 20 эдтэй гэдэг чинь магадгүй 30 эдтэй 40 эдтэй одоо ахнаар менторуудаас яг л адилхан процессор ингэ явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр юм санагц. Тэгэхээр миний хувьд хамгийн шалгарсан арга бол яг дүүнэртэй оюутан ч юм уу эсвэл яг 10 жилийн ч юм уу уус төрч хамгийн юун дээр онч шин дээр байгаа. Kanye West хэлсэгүй шүү дээ. Нөгөө над зөвхөн би залуу хүмүүстэй харьцнаа гэдэг. Тэр чинь бас айгүй надад чухал санагдаад идэв яац. Би ч өөрөө залуу. Гэхдээ тэрнээс ч бүр залуу болчиход байна л та. Тэгэхээр таны баг ер нь ямар бүтцтэй хэдүүлээ ажиллаж байна? Баг одоо бол яг ер нь яг тавлаа. Яг 2 short form content maker гэж байгаа. Нэг юу байгаа? Одоо юу гэх юм? Client manager гэх юм уу? Байгаа. Тэгээ нэг үндсэн энэ процессын одоо operational үйл ажиллагаа хариуцсан нэг юу гэдэг байгаа. Тэгээ ингээд одоогоор надтай нийлээд яг тавлаа гэсэн үг. Бүгд зайнаас тий. Бүгд зайнаас тий. Зүг. Бүгд зайнаас. За ингээд манай подкаст бол нөгөө нэг юу та хэдэн орлогыг өсгөртэй гэж асууд энэ нэг нөгөө амар олон байх эсвэл зүгээр нь хаанаас голцоохон орлого олж яана гэдэг асуулт байгаа юм л та. Тэгэхээр та ингээд орлогын тогтвортой байдлыг ер нь юу гэж бодож байна? Ингээд дижитал намуудаар зарим одоо цаас дүрийн хэлж наадмаар ингээд байхгүй болдог гэсэн тийм. Энийг ер нь ингээд хэмжээст барих гэж үзэж байна уу? Янз янз байна уу тий? Миний хувьд орлого гэдгээс явах уу тий? Окей. За би бол орлогын яг тогтвортой гэх юм бол үндсэн 2 л байгаа юм байна. Би нэг олон ер нь юу яах гэж дургу тал руу гэх юм уу. Жоо өөр байдаг. Тэг үндсээ яг 2 байна. Одоо манай үндсэн хийж байгаа бизнес байна. Тэгээ одоо бараг нөгөө Монгол хүн болгоны хийдэг янз бүрийн зарах гэдэг. Тийм ээ. Монголоор за онлайн шоп гэх юм e-com гэх юм уу те. Тэр байна. 3 дахь гэдэг юм одоогор бол арай үүсгээгүй байна. Ер нь бол яг энэ 2 дээрээ төвлөрөөд ер нь бол явж байна. Миний хувьд энэ дээр энэ зөв шүүж магадгүй буруу шүүж магадгүй. Гэхдээ ямар ч миний зүгээр баримталдаг одоогор зөв гэж бодож байгаа зарчим нэг одоо тийм байгаад яг үндсэн босгож байгаа юмгаа олон юм хийхгүйгээр энэ хоёрыг бол босгоё гэдэг зарчимтай байгаа. Тэр нэг ийм үгс юу лээ томруулдаг шил нэг жишээсэн. Томруулдаг шил яахаар нөгөө нэг тусаад асдаг вэ гэсэн чинь нэг газараа удаан барихаар асдаг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг нэг газараа бид нар энерги удаан төлөвлөж тэр зүйл босдогтой адилхан энэ бизнес ч гэсэн яг адилхан явдаг гэдэг бид тэрэнд итгэдэг байхгүй. Тэгэхгүй хүмүүс ч нөгөө shiny object syndrome буюу shiny object syndrome болон side hustle гэдэг хоёроос болон 6 сар болгон өөр юм хийгээ явагддаг надад санагдаад. Энийг хийжсэн. Тэгэл 2 жил дээр 3 жил дээр аль нь ч байхгүй. Жохоо идэ жоохон юм болсон. Тэг томоор нь харахаар яг ингээд нэг ийм гэсэн юм үсэж чадваргүй байдаггүй. Тэгээ би хөвдөл сайт хасл ч юм уу тийм юм жоохон дургу. Яг үндсэн юм босоход уус энэчээс хангалттай болоод ингээд яваад байгаа учраас надад л тэгж бодогддог. Тэгэхээр би бол яг өөрийнхөө хийсгэж байгаа энэ зүйлүүдийг л одоо нэг юм улам төгөлдржүүлээ, улам сайн болгоё гэдэг дээр ер нь төвлөрж явдгаа л гэсэн үгтэй. Түүнээс би яг юм дээр бол төвлөрдөггүй. Гэтэ энэ зөвшөж магадгүй ууршаа тийм шүү. Тэр үедээс тавьж өгдөхгүй. Тийм. Би дөгдөл суралцж байна да. Хэнгөө. За тэгэхээр та сая 2 дахь орлого дээр нөө ингээд e-commerce хийдэг гэж байна. Тэгэхээр миний бодлоор яг энэ хүмүүст одоо яаж үгийн чиглүүлж байгаа юм чинь яг өөрийнхөө e-commerce дээр л бүр сайн явж байгаа бол хүмүүст яаж хүргээд одоо түрүүний аягийн чинь дэрнийг яаж онцгой болгох хүмүүс одоо борлуулалтыг өгөө те. Таны одоо e-commerce юу юм хэр явж байгаа бол одоо яг заавал ямар бүтээгдэхүүн асах шаардлагагүй ер нь хүмүүстэй хэр хүрэж байна голцоо Монголын зах зээлд ажиллаж байна уу те яаж дроп шиппинг байдаг уу эсвэл ерөөсөө Монголд юу яах бүр маш амархан юм байлээ гэдгийг ажигласан. Ихтэй хийгээд яг ер нь бол амар одоо мундаг монгол хүмүүс байгаа шүү дээ. Чимээгүй өвдөгч амар хүмүүс байгаа. Би бол нэг тийм амар удаагүй байна. Гэхдээ зүгээр хийж эхлээд оо чи юм амархан юм уу гэдэг боддог зүгээр. Яа тэгэхээр Монголд нөгөө хамгийн гол давуу тал нь ad spend гэдэг юм биш үү? Монголд ad явуулахаар үнэхэрийн гямдах юм бэл. Тэгэл жоохон контент хийж биддэг, жоохон мэдлэгтэй баачка. Тэгээд яг үндсэн зөв бараагаа сонгоод
гусахад би бүр үнхээр гайхсан. Би нэг хэд хэдэн баг туршиж үзсэн. Туршиж үзээд янз янзын салбар туршиж үзээд тэгэл яг туршиж үзэхэд яг нарийн нэрийн Америк байна таамаг ярьж болохгүй. Тэгээд туршаад үзэхэд Монголын хамгийн том давуу тал бол миний зүгээр кликээс юм бүр айдыг баг үнэгүй явуулаад байгаа юм шиг. Одоо манай жишээ Америк Германч мөн $1 хэдэн мянган хүнд CPM гэж байгаа шүү дээ. Бүр аимшигтэй үнэтэй. Яг Монголтой харьцуулахад тэгээд ийшээ оронгууд бараг л хэдхэн центээр 30 центээр 40 центээр ингээд тэр юунууд чинь ингээд яваад байхаа. Одоо бол тэр зүгээр л юм одоо cheat code гэж байдаг бол тэр шиг зүгээр санагдсан. Зүгээр ер нь яг жоохон юм мэддэг хүн бол. Тэгээд амар олон зүгээр ингээд хин мэддэхгүй ирнэ. Тийм мэддэг хүмүүс биш. Одоо манай яг нэг мангар ойрын дүү байхгүй. 16 тагаас хойш e-com-ийг одоо 19-тэй. Тэгээ сая над руу 2 сар юм нөлөө яриад битээ ярьж байгаад би сая сард анхныхаа яг 100 саяыг хэлээ авдаг байх гэж байхгүй. Тэгэл би сая уулзчаад доторх юмнуудыг нэг бүтээс юм нэг харсан чинь тэгэл ингээд болчих юм байна штэ гэдэг зүгээр тийм бодол хадварсан. Зүгээр арга болцсон. Тэгээ сая ингээд нэг бүүстний зардал аягүй хямдхан гэж штэ тэр. Тэгтээ энэ 2017 18 онд л бүр баг байсан шүү. Тэр үед бүүст хийж яхад би санаж байна. Одоо тэр үед хийжсэн хүмүүс одоо хийж яриад байгаа. Одоо амар үнэтэй байна гэж яриад байгаа байхгүй. Америкт манай нэг Калифорнид нэг манай нэг клиент гэдэг нэг хос. Бид нар тэр дээр айд явуулаад туршиж үзэхэд зүгээр л энгийн ус Америкч айдны дараа хитбэг нэрийн тогно шүү. Гэтэ амар өндөр үт юм билээ шүү. Монголд харьцуулбал яг тэр чинь ямар том эдийн засаг үлээ те. Тэгэхээр зүгээр тэднэртэй харьцуулахад л бараг л үнэгүй шахуу. Өдрийн $15 кампань явуулаад бараа зархад угаасаа чинь амар энгийн билээ шүү. Одоо e-com гэдэг юм чинь би бол яг e-commerce дагнсан юм биш үү. Гэхдээ энэ зүгээр яадаг юм тушаад үзэхэд бол зөвөр л тооны л яг тоглоом баад тий. Бараагаа сонглоо $15 кампань явуулаа хэдэн үнд төрсөн. Тэгээ бол энэ айгүй чухал юм билээ. Хэдэн үнд төрсөн? Тав гараад байна шүү. Магадгүй хэдэн үнд төрөө хэдэн худалдаа авалт гэсэн гэдэг 10,000 үнд төрөө хэдэн худалдаа авалт гэх юм бол conversion rate маань буюу хувирлтын хэв маань 5% тавилж. Тэгэхээр би тэгэл ерөөс асууж шүү. ChatGPT-гээс би ийм бараа Монгол зарж байна. Ийм бараа маань хэдэн үнд төрөө хэдэн үнд төрсөн байна. Хувирлт conversion rate нь ийм байна. Энэ сайн уу муу юу одоо дундаж юу? Муу гэх юм бол бидний контент ажиллахгүй байна. Эсвэл бараа ажиллахгүй байна. Болж ийн гэх юм бол үргэлжлүүлэх нь байна. Маш сайн байна гэх юм бол айдныхаа зардлыг нэмэх нь тэгвэл болоо гэдэг. Ерөөсөл тоо юм билээ гэдэг гэсэн. Одоо ер нь бүх юм дээр тоол юм билээ гэж гэсэн. Ялангуяа онлайн юм дээр. Хэдэн хүн харсан, хэдэн контент хийсэн, хэдэн орсон, хэдэн хүн чи орж сонирхсан хүмүүс хэдэн худалдаа авалт хийсэн. Тэгээд яг одоо LTV те lifetime value буюу тэр нэг худалдаа авалт чинь дүн хэдийн гэх мэт нөгөө нарийн тагдан тоонод байдیں۔ Тэд нэрийг бодож байгаа бол за энэ ер нь явж байгаа юм байна, явахгүй байгаа юм байна гэл тэгэл яваад байгаа. Шийдвэр гаргахад маш их нөлөөтэй байх нэ. Тэг яг үнэ. Тэгэл тоогоо харж байгаа л тоогоо харж байгаа. Цагаар нэг одондоо гэж явах шаардлага болчихж шүү дээ. Тийм яг үнэ. Одоо би e-com дээр. Гэтэ би бол энэ дээр хэлмээр би яг e-com-ийн мэргэжилтэй биш шүү те. E-com-ийн мундаг хүмүүс зөндөө үлээ. Зөндөө байгаа. Тэгэхээр би чинь тийм юу биш болохоор арай өөр чиглэлээ. Миний нөгөө нэг үндсэн одоо specialize хийсэн болохоор нөгөө үйлчлэгээний сервисүүд дээр үйлчлэгээний байгууллагуудын одоо юунууд дээр илүү арай яц. Тэгэл ч яг ингээл бараар орохоц юм тэгэл блог зүй оролддгоос байхгүй. Аах тэгэл үндсэн юм төгтөөр гэл. Тэгээ сая сүүлрүүл окей туршиж үзээгээл тэгсэн чинь тэгэл айгу амархан юм байна гэж бодоод тэгэл юу явж байгаа гэсэн. Хүмүүс яг энэ дээр бол бас зарим миний ярьж буруучж магадгүй ч бас осолтой байдаг шүү. Тамаг ярьж байгаа. Жоохон энтэнд гаталж аваад ч айгу осолтой санагдаад байна. Энэ нөхрийг эдлэн ширлэгдээ яваад байдаг шүү. За. Одоо яг e-com гэдэг мундаг хүмүүс байгаа. Гэхдээ бүгд л контент гэж ярьж байна л да. Яаж нөгөө хүмүүст гоё хүрэхгүй те. Тэгэхээр та бол яг энэ тал дээр бас зөвлөгөө өгж байгаа бах те. Яг e-com хийдгүү олгож байгаа хүмүүс байж магадгүй. Тэгээд энэ нэг хаягыг одоо би яаж хүмүүст нэг ганцхан ширэг босд 5 хаягнаас ялгаруулах уу гэдэг ба шүү дээ. Энэ дээр нэг жоохон тип хэлж өгвөл та одоо ер нь хүмүүст ерөөдөө ямар зөвлөгөөж нарийн юм яах шаардлагагүй. Ерөнхийд нь ингэжээж ялгараад байгаа маа гэх те. Магадгүй e-com хийж байгаа хүмүүсээс нэлээд эцэж магадaltaй байна. E-com үйлчлэгэн дээр хамгийн их нэрийдэх юм бол ideal client гэдэг юм хүмүүс ерөөсөн бид одоо монголоор зориулт хэрэглэгчтэй. Хүмүүсийн хамгийн түрүүнд гарах гэдэг юм хүн болгонд зориулж юм их гэдэг байхгүй. Тэгэд хэрвээ чи хүн болгонтой ярих гэж оролдох юм бол хинч ч юм сонсохгүй гэж нөгөө байдаг байхгүй. Тэгэд энэ дээр нөгөө нэг хоёр юм бизнес эрхлэгч болон инфлюенсер гэдэг хоёр контентын төл гарч ирж байгаа. Магадгүй би хүн нэгнээс мөнгө аваад тэр юм сурчилж байгаа бол би маш өндөр хандлт авах шаардлагатай болчихдог. Хэрвээ би яг энэ аягийг тодорхой сегментийн хүмүүс зарах гэж байгаа бол би хандлт авах шаардлагагүй. Ягаад тэгэхээр аяг худалдаж авах гэж байгаа хүн MFT-ийн бичлэгийг үзэж байгаа шиг тийм болон байхгүй болчиход байгаа.
Тэгэхээр би өөрийнхөө хийж байгаа энэ нэг бичлэгийг MFDV-ийн хандлттай харьцуулах нь өөрөө утгагүй болчих. Тэгээ энэ дээр нөгөө ягддаг юм нь хэрвээ та бизнесээ бусад хүрэх гэж байгаа бол та entertainer биш гэж үгээд. Та educator. Ягаад энэ аяга яагаад бодлож явах хэрэгтэй ойлгуулад байгаа учраас educator. Тэгэхээр educator хүн болвол тийм өндөр хандлт авахгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг гарч ирдэг одоо шинэ 26 оны тренд ирсэн шүү дээ. Одоо энэ хүртэл үзэж байгаа хүмүүст бэлэг болоод ихэд interest media гэдэг концепт аймаг гарч иж байгаа. Буюу сонирхлын медиа. Одоо шинэ хүмүүс яриад байгаа нь social media бол ингээд ер нь ухаж байна. Бидний хуучин social media буюу нийгэм цацаад хүн болгонд явдаг үйл байхгүй болсон. Одоо зөвхөн сонирхлынхаа бүлгээр хуваагдаж эхэлж гин гэдэг юм гарч иж байгаа юм. Тэгэхээр та хүн болгон зориулж контент хийгээд байх юм бол өөрөө энэ аяг заагдахгүй. Одоо чи магадгүй би миний чи YouTube дээр 9,000 subscriber шүү дээ. Миний дундаж үзэл чинь 1000-аас 2000. Тэнд угаасаа болчиход байгаа. Яг бизнес сонирхдаг юм чи угаасаа юм цөөхөн байна. Гэл болоо. Таргет ниш дээр очиж тийм. Тэгээ арай бид эсэргээрээ үнэхээр 2000 хүн миний ярьж байгааг сонсож ийн гэж бодох юм бол бохгүй. Яг тэр талаас нь бодох юм бол. Тэгэд би өгж байгаа үнцэн дээр л төвлөрөх нь яг үндэ энэ аягийг боддоор ягалж байгаа. Хүмүүс нь үзэлтийн тоог одоо л чухал гэж бодоод байгаа нэг тал байгаа. Үзэлтийн тоо чухал гэхдээ таны юу хийж байгаа яг ямар сегментийн хүмүүс рүү хандж байгаа чинь бүр чухал болчиход байгаа байхгүй. Одоо жишээ нь Дубай руу байрлал хөрөнгө оруулах нь хэдэн саяараа байхгүй шүү дээ. Гэл болчиход байгаа байхгүй. Одоо чи миний нөгөө дараагийн хийхээр нэг төлөвлөж байгаа нэг юу байгаа даа. Манай нэг бизнес партнер ах байгаа. Тэрнтэй өдөр нөгөө Монгол компаниудыг олон улсын юунд гаргаж өгдөг сервисүүд юу эхэлж байгаа байхгүй бас давхар. Тэгээд бид нар тийм юм дээр хийх гээд за окей манай энэ яг сервисыг авах хүмүүс гэж бодонгот одоо миний өгж байгаа сервисыг авах хүмүүсээс бүр боолоо явчих юм. Ягаад тэгэхээр олон улсад юм гаргаж байгаа хүмүүс тийм л баг. Тэгээд угаасаа л тийм байл. Тэгээд энэ дээр байдаг үгний үгээр riches are in the niches гэдэг. Riches буюу те одоо баян байдал юм орлого зөвхөн ниш дотор байдаг шүү гэдэг. The 1% will make you rich гэж байдаг. Зөвхөн 1% болвол танд яг орлого олгоно гэдэг. Тэмүүд тэрийг л ер нь одоо ойлгох хэвээр амар чухал санагдтiin. Бүр хамгийн ихний алхам. Яг би хинд зориулж хандах гэдэг юм бэ. Тэгээд дахиад бодоод би нэг хин нэг магадгүй клиентаар олох гэхэд миний хамгийн их нийт юм тэр байхгүй. За окей та яг сард хэдийг олж байна. Энэ сард олж байгаа орлогын чинь хамгийн их хувийн ямар хүмүүс бүрдүүлж байна. 80 20 мээр. Окей 80% чинь энэ хүмүүс бүрдүүлж байна. Тэгвэл тэгээд 80 20 гарч байна шүү дээ. Энэ 80% хүмүүс чинь одоо энэ 20% хүмүүс чинь манай 80% орлогыг бүрдүүлж байна. Энэ 20% хүмүүс чинь одоо нөө гараад байна шүү дээ. Тэгвэл энэ хүмүүс рүү өдрөө төвлөрчих юм бол одоо хэдүүлээд юм өдөрт ийм ажлууд хийгээд энэ орлогыг олж байгаа юм бол энэ 80% руугаа л одоо орлогыг оруулж ирээд байгаа тэр цөөхөн хүмүүсээс үзүүлж байгаа бүр их орлого олчих юм биш үү гэдэг ганц концепт. Тэгэхээр нөгөө ниш хүмүүс нөгөө ниш гэхлээр орлого нь багасна гэж ойлгоод байдаг байхгүй. Гэхдээ яг эсэргээр нь хүн болгон дээр хахаар хинт сонсдоггүй бэлээ. Бууж. Одоо чинь нэг хүн 1000 дагагчтай байж бодлоо л да. Тэнгүүтээ хүн энэ 1000 дагагчтай чинь болий. Тэр 100,000 дагагчтай өнөр өгүүлэгсэн чи тэр 100,000 дагагчтай үнэ одоо тэр ном зарах чилээ гэхэд 1000 хүнийг нь 900 ном уншдаг хүн дагцсан байвал те. Яг нийш болчихж штэ те. 100,000 төгрөг тэр манай түрүүний нэг тэр найз гэдэг байгаа шүү дээ уюутай AI сервис тэр чи одоо YouTube дээр 600 идэхэн сабтай зөө. Би яах гайхаа зөө. Тэнгэр чинь Америкаас ингээл амар 200 300 мянган даагчтай фитнес инфлюенсер орж хөдөлгөөд аваад гэсэн. Би бүр нэгүүд асууад чи яаж энэ хүмүүсээ олоод идэв ингээд асуудаг байхгүй. Хаанаас орж идэв ингээд гэсэн чинь. Бро YouTube штэ YouTube гэл. Тэгээ харсан чинь 30 эдэн үзэлттэй зөвшлөх юм. Одоо зөвл бодоод 30 YouTube нь 30 эдэн үзэлттэй. Тэгээд тэр 30 эдэн үзэлтээс өнөөдөр маань ингээ 2 client sign up хийчлээ гэж байгаа. Тэгэл $6,000 нэг нь энэ байна, нэг нь энэ байна гэдэг. Тэгээд нэг хамгийн сайн бичлэг нь 5,000 үзэлттэй нэг бичлэг байсан. Тэнчэнээс энэ манийх нь хамгийн одоо юу өндөр YouTube бичлэг байсан. Эндээс би 8 билүү 9 client олсон. Яагаад тэгэхээр чи зүтэр AI автоматжуулалтыг ашиглах фитнес инфлюенсер хүн ч угаасаа тийм л цөөхөн байх байхгүй. Гэтэ яг тэр бишүүг хандсан учраас тэр хүн амар явцсан юм л. Тэгээд тэрийг л ер нь ойлгосон. Тэгэхээр одоо нэг манайхан ч ялчгүй нэг тоо үзэлт тийм өндөр юм дээр жоохон ачаал бүгэл өгдөг болохоор тийм байна. Тэгэхээр сая ингээд отко маань би дүүхэнд одоо тий цөөхөн ч гэсэн одоо яг таргетаа яаж болохыг гоё тайлбарлаж өглөө. За одоо бүгдээрээ дахиад жишээ сэдвээр орох чинь. За энэ бол одоо дижитал экосистем гэдгийг бас откогоор бүрэн дүүрэн тайлбарлуулъя гэж бодлоо л доо тий. Зарим нөхцөлд бол хүмүүс сонсоогүй гэж магадгүй, зарим хүмүүс сонсон байж магадгүй. Дижитал номууд талаар бас ярилцсан хүмүүс ойлгоод байгаа. Экосистемээр нэхэр одоо яг яа гэсэн үг тий. Дижитал экосистем гэхээр нэгсэндээ хүн болгон бизнес хийж байгаа хүн болгон ямар нэгэн хүн санал болгодог зархан байгаа шүү дээ. Тэр процессыг яаж явуулсараагаад хүмүүс хин нэгэн худалдан авалт хийгээд ингээд дуусаад дахин энэ ингээ үргэлжилдэг энэ юмыг бүрдүүлэх вэ гэдэг юм хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэний эхлэх энэ 5 үе шат үүдээ. Яг энэ чинь ингээд энэс энэ заавал байх хэрэгтэй. Эхний үе шат нь бидэрт нөгөө нэг зарах юм байна.
ямар нэгэн бидэрт нэг зарах юм байх хэвээр. Хоёрдугаар тэр зарах юмгаа яг хаана дистрибьют хийх буюу ямар платформ дээр яаж явуулах уу гэдэг загвар маань байх хэвээр. Гуравдугаар sales process гэдэг юм. Монголд энэ sales process гэдэг юм хүмүүс тоодоггүй юм бэл. Буюу за энд тэгж байгаа ямар ч гуравдугаар sales process байх хэвээр. Тэгээ sales process явсаар хагаад customer fulfillment гэдэг юм орж ирэх хэвээр. Тэгээ тавдугаарт энэ бүх процессыг автоматжуулах буюу энэ бүх процессыг нөгөө AI-жуулах хөнгөвчлөх гэдэг яг энэ нэг 5 алхмаар ингээд явдаг юм бэл. За overall бид нар сайн болгочлоо те бид нэг ийм зарах юм байна. Яг тэр зарах юм байхгүй би хийх юм байхгүй ч юм. Гүнийг зарах юм байна. Тэгэд бид нар ямар платформ сонгох уу гэдэг. Монгол хэл үзсэн 3 биш YouTube, Facebook, Instagram. Ингэж явах юм байна. Бид нар айж явуулах юм байна. За 3 дугаарт аюул чухал sales process гэдэг нь Монгол ерөөсөө огт байдаг байл. Одоо манайх тодорхойсон байхгүй. Бид нар чинь окей. Хэрэглэж олоод өгье гэж хэлж байгаа шүү дээ. Яг үйлчлэгээ өгөөл баахан ороод ирж байгаа байхгүй. За болчтой гэл. Тэгээ би өөр юм хийгээл ингэ явж ангууд нөгөө хүмүүс яасан гэсэн чи харин мэдэхгүй ч байхгүй болчлаа гэдэг. Яагаад ингэсээр хэрэглэгчийг сонирхож байгаа хүнийг аваад халамжлаад яваад худалдаа өгч болгох гэдэг тэр процесс өөрөө байдаггүй юм. Одоо юу гэсэн үг вэ гэхээр асуунгуудаа нөгөө нэг яаралтай байдал яаж үүсэх юм. Яаж нэг хэрэг яасууж байгаа follow up гэдэг концепт байхгүй буюу одоо магадгүй би асууж штэ те. Яг бид нар шиг ингээд машиндаа явж байхдаа хүүхдээ явж байхдаа ажиллаа харцж байгаа байхгүй да. Тэгэл мартчихж байгаа байхгүй. Тэгэхээр дахиж та ингэхээр босноо тэгэхэр босноо гэдэг дахин холбогдох гэдэг концепт байхгүй. Гэл одоо яг энэ sales process ч бас нэлийн болно. Амар гүнзгийсэд болчихт. Тэгэхээр энэ sales process-ыг яах вэ? Тэгээд дөрөвдөгтөр нь customer fulfillment гэдэг юм байгаа даа шүү дээ. Яг би амлсан зүйлээ явуулсараад ингээ болж гинүү гэдэг тэр процесс. Тэгээд 5 дугаарт энийг одоо ямар AI-аар яаж бид нар хурдтай ямар тоонуудаа хараад хийж болох вэ гэдэг нь одоо энэ фундамент гэсэн үг. За энэ юу нэгээд бүр ерөөхдөө зүгээр ингээ ярих юм бол юм гэсэн. Энийг л ерөөхдөө яг экосистем гэдэг. Тэгэхээр яг саяны процессууд л ингээд одоо зарах юм байгаад би хаана постлох нь тодорхой. Хаана постлоод яаж борлуулалтын одоо процесс явах нь тодорхой. Энэ чинээсээ яваад customer fulfill болох нь тодорхой. Тэгээд энэ процесс бүгдээрээ автоматжсан байх нь тодорхой юм бол энэ чинь ингээд экосистем болж. Тэг бүх компанид зэрэгтэй болчих жоох. Онлайнчхийн тул ялангуяа. Тэгэл энэ тавыг хийцэн байхад энэ юм чинь ингээд явна. Тэг байнгын чинь засвар ордог юм бэл. Ингээл засвар ороод ингээд сайжруулаад яваад. Тэгэхээр энэ ингээд 5 зүйл ингээд чеклистэнд орцсон байхад ямар ч зэн нэг юм гулгаад гүлгөөд ингээд ямар ч нэг яваад байна гэсэн юм. Экосистем гэдэг нь өөрөө. Товчхноор их гоё тайлбарлалаа. Ямар ч товчхноор хэлээ. Ер нь бол нэг сайн таны хэлдэг чинь follow up гэж хэлээ л дээ. Одоо монголоор хойноос нь хүү чаргаацдаг юм уу та. Тим юм нэр өмнөхөр байхгүй байгаа тэл. Хүн харцсан байдаг тэгээд мартчихдаг тий. Дараа нь хайхаар болдгоо тий. Ихэнх хүмүүс ч нөө сейв хийж авах гэж байхгүй шүү тийм үү. Энийг гоё тайлбарлаа. Тэгэхээр одоо манай подкаст үзэж байгаа онлайн худалдаа эрхэлж байгаа ч юм уу тий. Ямар нэгэн бизнес хийж байгаа хүмүүс тэгэл хэрэгтэй одоо юу гэдэг тий цохолох маркаар коммент бас зарим юмудыг хэллээ. Тэгэхээр энийг өгшөө гүнзгийрүүлж мэдээ гэвэл бас одоо суралцах нэ юм тий. Магадгүй зүгээр тантай өөртөө ч холбогддог үл яаж холбогддог гэсэн үг. Одоо ер нь миний YouTube-ээр Instagram-аар л үзэж байгаа. YouTube-ээр миний линкүүд, Instagram дээр миний линкүүд байгаа. Тэр ойрлоор холбогдож байгаа. Одко дэ артикл аваад got гэх юм шүү. Ингээд нийлээд болох юм. Ко яма. Тийм ээ. За. Ер нь бол олон хүн контент хийдэг. Контент хийгээл дагажтай болъё гэдэг аюу хүсдэг юм билэ. Тэгээд контент хийж ягаад тэрнгээрээ сэл гэж тар худлаа одоо борлуулалт гарна гэж ярьсан. Тэрийг хийж чаддгүй. Энэ дээр үдэ яг ямар алтай. Саяын 5 cycle ecosystem хийж чадахгүй байгаа дээ нү те. Контент хийгээд байгаа мөртлөө сэл хийж чадах хүмүүс байгаад байгаа хгүй. Би уулзж ирсэн. Хүмүүцэд энэ үзэлт өндөр байна те. Тэгэхээр нөгөө юугаа буруу таргетаа буруу сонгож ийнү те. Таргет шүү дээ. Одоо жишээ нэг байгаад байгаа шүү дээ. Магадгүй би 3 сая одоо юм би 5 сая төгрөгийн магадгүй эсвэл 10 сая төгрөгийн би үйлчлэгээ зардаг хүн байлаа гэж бодъё л та. Би тэр үйлчлэгээ Gramix-ээс урьдчилуулъя л да. Миний тэрийг 1 сая хүн арлаа. Гэхдээ 90% нь хүүхдүүд болчихсон шүү дээ. Тэгэхээр чин тэгээд юу онохгүй болчихдог. Миний ideal тэр хүмүүс биш болчиход байгаа байхгүй. Тэгэхээр номер 1 асуудал бол яг тэр хүмүүс рүүгээ хүрж гинүү гэдэг нэг асуулт орж ирдэг. Хоёрдугаарт нөгөө хідэн хүн хүрсэн бэ гэдэг. Тэгээд хідэн хүн аягаад хідэн авсан бэ гэдэг тоо байгаа шүү. Тэр тоогоо харж байгаа гэдэг. Хэрвээ дундаж одоо conversion гэж байгаа. Conversion rate гэдэг амар чухал. Одоо хөврөлтийн хувь гэх юм монголоор те. Яг үзэгч одоо худалдаа авч болох хувь гэсэн үг. Энэ амар чухал. Conversion rate-ийг харж агаад ийм бараан дээр энэний conversion rate ийм байна. Энэ сайн үгийг хараад тэр муу байх юм бол таны санал болгож байгаа юм чинь үнэхээр муу гэсэн үг ч гэдэг. Ялцчихгүй. Санал болгож нэг бол хүнээ онохгүй байна. За хүнээ оноод байгаа гэж бодоход оноод байгаагаар нэ ерөөсөө ингэ хараад байгаагаар нь авахгүй бол таны санал болгож байгаа юм чинь үнэхээр муу болчиход байгаа. Зүг байгаа онохгүй л гэсэн үг шүү дээ. Байгаа онохоосоо гадна бас муу байна гэсэн үг болчтой. Одоо жишээ нь нөгөө нэг офер гэдэг шүү дээ. Миний нөгөө санал болгоод байгаа. Санал болгоод байгаа зүйл нь хангалттай нөгөө хүндээ магадгүй ашигтай ч юм уу тийм биш үү гэсэн үг концепц орчиж. Бас нөгөө бидний санал болгоод байгаа юм чинь нэг юм
нэг юм оноод сонирхолтой ашигтай байх хэрэгтэй байдаг ш нэг окей болж байна гэдэг. Тэр нь маш муу байх боломжтой. Тэр өөрөө бас тэрийг нь хүмүүс тоодоггүй юм байл л те. Би ус засдаг бол зүгээр л ус засна. Би шүд янзалдаг бол би зүгээр шүд янзлна гэдэг таахгүй. Сүүлийн үеийн би камер зарж байгаа зүгээр л камер зүгээр ус зарж байгаа зүгээр ус. Тэгэхээр чи хэдэн мянган ус зарж байгаа хэдэн мянган энэс ч ингээд ялгах боломжгүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь яаж би энийг өөрийнхөө санал болгож болох зүйлүүдэд хооронд нь холбоо дээш доош нь оруулаад хямдрал ингэж нэмээд хүнд окей наа чи болж гинэ гэдэг төвшөнд аваачих хөл гэдэг одоо юм бодох. Одоо сая энэ чинь тултал хийсэн нөгөө сая Алекс Самози боллоо шүү дээ. Дэлхийн Guinness рекорд одоо номоор эвдлээ шүү дээ. Ягаад гэсэн мэхээр бид нар сая нөгөө бөөнөр хамт сууж байгаа нөгөө найзууд очиж тэр номыг хэлтгэсэн байхгүй. Тэгээд дараа нь ярьжсэн чи угаасаа л тэр нөгөө offer гэдэг юм чинь тийм л амар чухал юм ширсэн. Зүгүүлийг байгуулсан хүмүүстэй тийм. Зүгүүлийг байгуулсан одоо тэр acquisition.com үнэгсэндөө сая л Обама одоо 3 хоногт төлөө яг нөгөө non fiction book гэдэг чинь уран зохиолын биш номны Guinness рекордыг сэдэмжлээ шүү дээ. 3 хоногт 106 сая долларын номны борлол. Одоо би хүртэл ингээл авцсан биш те. Тэгэхээр чи ингээл ягаад тэр чинь ихэсэн санал болгож байгаа offer гэдэг зүйл Монголд бас айгүй байдаг. Яг том компанид бол амар хэдэм бил. Би тэр өөрөө одоо л ойлгож байна. Яг юм магадгүй нөө говьмов ч юм уу, KFC ч юм уу те. Тэл ч юм уу те. Тэр газрууд бол маш сайн хэдэг юм байлээ. А жижиг нөө одоо бид нар шиг те хэцүү одоо зүгээр юм шүдний имлэгч юм газрууд болохоор тийм ойлголт байхгүй болохоор хэдэг юм бил. Тийм ойлголт байхгүй болохоор байгаа газрууд нь тухайн зах зээлд ч нөгөө нэг орлогыг өгнөлээд шүү дээ. Тэр юм бил. Зүг. За. Ер нь ингээд манай Сансуу подкастын цагийн түрээд өндөрлж байна. Тэгээд эцэст нь танд ингээд одоо яг энэ чиглэлээр нэмж хандах өөрийн хэлмээр санагдсан зүйл байгаа юу? Энэ чиглэлээр үү? Миний бодлоор юу гэж бодож байна? Миний зүүн хэлэх дуртай болчиход байгаа. Гол юм хий гэдэг үг амар дуртай болоод байгаа. Хүмүүс ерөөс гол юм хийдэг юм билээ. Завгүй байгаагаа яг айгу завгүй байгаагаа үр дүн тавьж бодоод байт юм билээ. Гол юм хийх буюу би ямар юун дээр хамгийн цагаа зарцуулах юм бол одоо би хамгийн өндөр өгөөжтэй магадгүй орлого юутай байх вэ гэдгээ тэрэн дээр л цун цагаа зарцуулах хэрэгтэй юм бил. Надад яг нэг хүнээс сургалт аваад нэг AI компани захиралтай би уулзах англи UVL гэж залуу байсан. Тэр залуугаас би яг асуухгүй би одоо ийм хавцаа ажиллаж ин ингэж би энийг сайжруулахын тулд яах вэ гэсэн чинь надад бүх чи хийж байгаа цагуудаа гаргаад ингээд окей чи бро юу л яах юм байна да. Чи 7 хоногт яг юун дээр цаг зарцуулж байгаа бүгдийг нь гаргаж ирээд тэгээ яг хамгийн чухал зүйлүүд дээрээ цаг зарцуулаад шаардлагагүй юм эсвэл давтагдж байгаа ажлуудаа яаж би AI ажиллах өөр хүнд өгж болох уу гэдгийг л бод. Ягаад тэгэхээр чи одоо чухал юм дээрээ магадгүй өдөрт тэднийг зарцуулаад энийг олж чадчих байгаа бол одоо би магадгүй өдөрт яг чухал юм дээр 3 цаг зарцуулъя л да. Тэгээ би тодорхой хэмжээнд олж ирээд хад энийг чи 6 болгох юм бол яах вэ асууж байгаа. Тэгэхээр нэрээ тийм байна те гээд тэг яг бодоод үзэхэд амар их хэрэггүй юм хийд юм байлээ гэдэг анзаараад тэгээ тэрийг өөрөө ойлгож явж байгаад нөгөө нэг хич нартай ч юм уу хүмүүстэй олзгууд бас яг адилхан. Ямар ч хэрэггүй юм хийгээл одоо магадгүй энийг постлох юм бол логон дээрээ вэ нүү доороо вэ нүү гэдэг ч юм уу. Логон дээр доороо бай гэдгээс болоод нэг пост бичлэгийг постлохгүй 2 хоног жишээ нь те. Гэхдээ гих мэтчлэн юм болт юм л. Тэгэхээр миний бодлоор зүгээр яг гол юм хийгээл хамгийн чухал юм хийгээл тэгэл явах юм бэл. Яг хамгийн чухал гол юм хийгээл паритегийн зарчмаар яваад тэгэл угаасаа аяанда өнгөрөөл явах гэж ирсэн. Чиш одоо чи нэг хэрэггүй юмд нэг хийх ёстойгээр автоматар таринт нь буучсан тий. Тэгээд энэ дэр хамгийн их цаг аваад байдаг. Тэгснэ гол юм түрүүн хэлдэг 6 олгож өрчүүлвэл яах вэ? Тэгэх юм бол тэр хүн чинь бүр тэр чиглэлтэй өөр юмд бүр тасархаж. Монгол дэд юм анзаарлаа. Монгол амар сонин одоо би чи бас 2 жилийн дээр хэлсэн шүү дээ. Мэдээж удаж чаад өрсөн бас байгалах л та. Тэгтээ ингээд амар сонин завгүй болчт юм та ингээд нэг юу хийгээд би ингээд гайхал юм л яг юу хийгээд байгаа үр дүн бүтээл нь баг гэдэг тэгэл яваалаа те нийц цааш яваалаа худлаа мань хаа юу гээл тэгэл хүн болгоо амар ууртай тэгэл те би тэнд болохоор яг ингээд өдөрч юм хийчихэл жим хийчихэл айгүй гоё юм тайван тэгээ буцаж юмудаа ингээд судлаад яваад идсэн. Тэгээ ирсэн чи яг тэр байна. Айгүй тэрийг амар ажиглаа. Тэгээ сая манай нөгөө нэг би нэг бичлэг үзсэн нөгөө нэг амгалан билүү амгалаас үегээ нөгөө нэг жоохон байхны SBS-ийн нөгөө юун дээр хүлэмж тайлбарладаг байсан нэг тэр хүн Америкаас ирээд би нэрийг үзэхгүй. Монголд ингээ өөрсгийнхээ газар хүмүүс уурлаад байгаа юм гээд. Яваад тарангууд яах ч байгаа юм бол гээд. Юу гэсэн үг өөрчлөлтөд орж явах чинь яах ч юм бол тэгээд тэрийг аваар ажиглаа. Би ирээд ч 2 3 удаа хэрэлсэн үү. Зүгээр явж байгаад зүгээр ингээл тарахгүй юмтай ингээл тэгсэн шүү дээ. Тэгээд тэрийг аваар орсон. Тэгэхээр яг ингээл мэдхгүй яг энэ хэдүүлийнхээ газар орны нэг culture-ыг тийм баг шүү надад зүгээр бод. Оронгол яг энэ юунд нь уусч гинэ те. Одоогоор уусахгүйгээ яг хичээж юм шиг завгүй ингээд болчдөг гэд. Айлууд хичээж. Тийм байна да. Тэрийг аваад. Ингээд бид нар дотор нөгөө болохоор анзаарахгүй л байгаа тийм. Одоо чи ингээл Италичуудыг ингээд харах юм бол Италичууд чинь 1-4 хооронд огт одоо ажилтгүй те. Яг энэ хоорондоо амардаг, бусад цагууд дээр нь яг юм хийдэг гэдэг ч юм уу. Нэг юм European culture юм өөр шүү дээ. Тэнгүүт тэгэл одоо мэдхгүй манай Аз болон Америк culture бол яг л тийм л юм байл л дээ.
маш бүтээмжтэй хүмүүс ингэх хэрэгтэй. Тэгвэл Европ соёлч бас арай өөр юм л да. 50 ингээл яг гол юм аягаал ингээл тэ амьдралыг enjoy хийгээл. Гэхдээ ямар сонир тим юм уу гэхээр бас энэ адилхан бүтээмжийг юм сайжраад яваад шүү дээ. Тэгээ би улам энэ одоо ойлголт баталгаажсан хүн ер нь л гол юм хийгээл амьдарч байхад бүтээмжтэй байх юм байна. Үлдсэн зүйлүүд нь бол нэг шаардлагагүй хулган шиг энэ хоёр юм ингэсээр гал өөрийгөө зовоочт юм ээ ямар ч гэсэн. Зүгээр л тайвшраал гол тэгэл юмаа хийсэн юм чинь тэгэл тайван байгаад маргааш та дахиад бэлдээ гэдэг юм юу яриуц. Тэгэхгүй өнөөдөр тулгачдаг маш онцож байгаа шүү дээ бүтээмж. Тэгэхээр би зүгээр хувьдаа тэрийг л амар хүмүүс яачвал гэж зүгээр боддtiin. Хувьдаа. За янцтай. Юм байна да. За ингээд өнөөдрийн сансуй подкастын дугаараар Odcode Got гэдэг нэрээр одоо Instagram, YouTube дээр одоо контент хийдэг бас тий хүмүүст ингээд коучинг хийж байгаа залуу минь оролцлоо. Тэгээ бид нар өнөөдрийн дугаараас бас хэрэгтэй зөндөө одоо юунуудыг тип болгож дөнгөж цугсхан дурдаад өнгөрлөө. Тэднийг одоо хөшөө дэлгэрүүлж судлал яг таны хийж байгаа, бидний хийж байгаа бизнес хэрэгтэй зүйлсүүдийг нэлээд дурдлаа. Тэгээд Odcode минь одоо дөнгөж 20 гарч байгаа гэж байгаа. Гэхдээ яг Odcode-гийн үеийн залуучууд хамгийн гоё шинэлэг мэдээл яаж ажиллах гоё аргуудыг бидэнд тип болгож өгч байгаа шүү гэдгийг бас сануулхад бас таатай байна. Ингээд дараагийн дугаараар иргэн болцъё. Мэдээж хэрэг цаг гаргаж хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Өстөө л ирэх орцоо. Баярлалаа ч нар. За баяртай. Баярлалаа.